та эхлээд манай үзэж байгаа, сонсож байгаа хүмүүст өөрийгөө танилцуулаач. Юу хийдэг, ямар мэргэжилтэй хүн бэ? За, намайг Туяа гэдэг. Одоогор бол New Urbanism компани ажиллаад ингэ явж байна. За, байгууллага 8 он байгуулсан гот үйл директор зураг төслийн төслүүдийг боловсруулах зорилгоор хажуугаар нь ерөнхийдөө бол зөвлөх хурцлага үзүүлдэг гэсэн. Таны мэргэжил юу вэ? Би архитектор. Миний бакалавр бол тэгээ мастраа хот бүс нутгийн чиглэлээр хийсэн. Өөрөөр төлөөлөгч. Одоо өөрийгөө тэг урбанист гэж боддог. Хаана сурсан бэ та? За, би техник сургуулийг төгссөн. Техник сургууль. Нэгдүгээр курс бол Орос эрхөг сургууль, эрхөгийн дэд сургуулийн акторын нэгэн байж байгаа. Шилж ирээд. Шилжсэн. Тэг 97 онд техник сургуулийн акторын нэг төгсөөд тэгэл ажилласан да. Та тэгвэл мэргэжлэр одоо хэдэн жил болчихж байгаа гэсэн үг лээ? 30 жил гарцсан уу? Одоо 97 онд. 97 гэдэг чинь олон жил болсон байгаа юм шүү дээ. Манай одоо энийг манай хөвслөг хүүхдэд сонсдог л доо. Тэгээ ингээд архитектур гэдэг мэргэжлэр сурж агаад жоохон ингээд биш юм шиг тохиолдол байдаг юм шиг байна. Тэгээд мэргэжлээ бид нар яаж өөрчилж болох вэ гэдэг талаар айгүй их бодцоодог. Тэгээд тэрний бас нэг гарцсан бас хот төлөвлөлт гэдэг мэргэжил чинь бас архитектуртай холбоотой мөртлөө ингээ хуурцсан мэргэжил нэ ч гэдэг таагалбал энэ шиг байдлаар яагаад ингэж мэргэжлээ хуургах болсон бэ? Яагаад ингэж архитектур гэдэг мэргэжлэр биш хот төлөвлөлт гэдэг мэргэжлэр ингээд ажиллаа. Одоо таны хийж ажил дандаа хот төлөвлөлттэй холбоотой ажиллаад байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол шууд холбоотой л доо. Яг тэгэл бүх юм орон зай. Газар орон зайтай холбоотой болохоор. Манай техник сургуульд яг Эрдэнэт багш архитектурын төвхийг заадаг гэсэн багш маань яг бидэрт хамгийн анх Польшоос ирээд яг ихнийхээ багшийн багшлах хаяхаа жилийн бидэд багш байсан байхгүй. Тэгээд нэг Эрдэнэт багшийн нэг хэлжээсэг нэг ерөөсөө санаас гардггүй. Тэр нь болохоор зэрэг хүн болгоо ингээд одоо хичнээн ингээд архитектурын сургууль сурж байгаа ч гэсэн заавалч хүн архитектор болно гэсэн бас биш ээ. Яг тэгээд энэ өөрөө маш их олон тийшээ салдаг ийм мэргэжлээ гэж хэлжсэн байхгүй. Тэгээд тэрнээс болоод би ингээд өөр тийш яатсан гэсэн үг биш л дээ. Ялтгүй нэг амьдралын ажил болж байгаа. Хив одоо чиглэл мөн тэгэл залаа явцсан гэсэн үг л дээ. Өөрөө л би төгсөөд одоо барилга архитектур корпорац гэдэг газар яг эдэмшлэгийн сулаачийн ажлаар анхудаа ажилд орж исэн. Тэгэхээр тэрнээс өмнө оюутанд байхдаа бид нар тэднэртэй дадлага хийжсэн дэдий. Тэгэхдээ нөө хайсан бууган сулгааны номонд номныхон зургийн судлаад туслах. Тэгээд тэр барилга архитектурын корпорацийн яг тэр нэг бүс нутгийн чиглэлийн судалгааны зурагт нь Монгол орны газар зүйн нутгийн зургийг судалгааны хандлагын дээр бас зурлалцах. Яг ингээл нэг тийм чиглэлийн туслах хийж байгаа. Тэгээ яванда сургууль төгсөд тийш орж ажиллаж та. Тэгээ манай хасны 3 хүүхэд аваад тэгээд тэр нь нор ажилласан. Бидний яаж яхад чинь нэг оюутны эдэмшилгээний хурал гэж зохион байгуулдаг. Тэгээд тэгэхэд нэг гон багш өрөөдөдөлөд би гэр хороол дам тарч байгаа л тий. Гэр хавийг судлаад. Тэгээд тэгтээ би дааж багштай уулзаал тийшээ очих хүнтэй уулзаал ер нь энэ хий ер нь туур энэ сүмгийд асуудал тэгээд дээрэс нь гэр суучны асуудлыг сонирхолтой. Байж тараад яг оюутны ажлыг судалгааны ажлыг бас тэгээд оюутны эдэмшилгээний хурал зориулж бас тийм юм бэлтгэл хийжсэн. Тэгээд тийм юмуд намайг ерөнхийдөө олон ялгуу шалгараг оролцсон л хальтай. Дагсан л ах. Гэхдээ яг чин сэтгэлтэй болохоор би архитектор болно л гэж одоо сургууль бүр зорин орсон шүү дээ. Тэгээ яг тэгэл нэг 10 жилд барилгачин болно гэж ээжигээ бас айлгаал те. Тэмцэд орно гээл 9 төгсөхгүй би 8 төгснө гээл ингээл зүтгэл манд дагуулаад нөгөөний барилгын яагаад энэ барилга гэдэг юм болоо гэж бас бодож ирсэн юм шиг байгаа. Тэр үед чи хамгийн мосолтой одоо бүр яг тийм англи байлаа шүү дээ. Тэмцэд барилга бол хамгийн тэмцэд бол хамгийн бага муу гэдэг одоо энэ судалгаар мөнхөд тийш аачна гэж тэр үед тэгээ шийдтгэлээс яг үндэ бол барилгын эзэн сургуулийг ч гэсэндээ баг октод очтгүй тийм сургууль байсан байхгүй. Тэгээ яг нөгөө барилгачин болно гэж тэгэд хаа гайхсан юм шиг байна. Тэгээ нөгөө бүр 9 зориулаад манай хачин барилгын инженер. Тэгээд нөгөө Хинтээ аймагт Дэлгэр хаанд эмнэлгийн барилга орж ирсэн. Тэрэн дээр өөртөө намайг дагуулад энэ ер нь ашрах нь үгүй үзсэн юм шиг байна. Тэгээд намайг дагуулад нэг цэм зуруулаад би хайрга зөвөл цэм зураал тэр хідэн хүмүүсийг дагалж гүйжлээсэн л да стори юм да. Стори энэ дартууд жилдээ. Тэгээ яг тэрний дараагаар
Ер нь хэлсэн л да. Ер нь бол архитектур гэдэг чинь юу барилга гэдэг чинь уучлаад ингээд төсөөлж боддог юм. Зурдаг бас хүмүүс байдаг. Хижээж тэрийн чараас зурдаг юм аа. Ер нь бол эн чинь тэр юу зурдаг гэхээр зэрэг яаж барихын заах одоо тэр зураглалыг хийдэг. Тэр зургийн дагуу барьдаг хүмүүсийг барилгачаад зургийн зурдаг хүмүүс гэдэг ингээд тусдаа бас инженер байдаг юм аа. Тэгээ зургийн институт орж үзүүлжсэн ийм хүмүүс байдаг. Тэгээ ерөөсөө би ийм архитектор болно л. Тэр үед тийм тэгээ таалагдсан байна те танд. Маш таалагдсан. Яг энэ өөрөө нь зурдаг. Ер нь Монгол хүмүүс бүгдээрээ зурдаг шүү дээ. Тийм бах тий. Манай зурдаг гэдэг шүү. Тий, би ч 23 төгссөн. Тэгээ манай багш, манай даасан багш маань гахтай байсан байхгүй. Манай ангийн хүмүүс бүгд зурдаг. Ямар нэгэн байдлаар их гоё зурна. Янз бүрийн аргаар зурна. Уулс зурна. Гэтэ их гоё зурцгаа бүгдээрээ. Тэгээ би их олон жил ажиллаа. Гэтэ ангиараа ингэ зурдаг хүүхдээ ингэ би хаач үзээгүй гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр манай ангийн хүүхдүүд их зурдаг хүүхдүүд байсан л да. Тэгээд зурдаг учраас тэгээ дээрэс нь барилга гэдэг юм би өөрөө сонирхчихсан учраас архитектор болсон л да. Гэхдээ одоо барилгын зурцлал гэхээсээ илүү нөгөө орон зай асуудлуудыг илүү зөв төлөвлөлөөд байгаа шүү дээ. Төлөвлөлт явж байгаа. Төлөвлөлт ингээд нэг тийм юм байгаад байна л да. Хот төлөвлөлтөөр сурчаад архитектор болж болох уу? Эсвэл бол архитектор гэдэг мэргэжил байгаа болохоор архитектурын мэргэжлийг эзэмшсэн болохоор нэг интерьерч хийж үзээл те. Нэг хот руу ч орж үзэл нэг судлаачч болоод ингээд хуурайд байдаг шүү дээ. Та энэ дарааллыг нь яг юу гэж бодож байна? Ерөнхийдөө би дараалал гэхээс илүү чадвар нэг юм уян хатан байдал гэх юм. Би болохоор ингэж боддог нөгөө энэ гурлаа яг нөгөө хүний орон зай байхгүй. Тий. Магадгүй интерьер нь бол яг нөгөө яг амьдарч байгаа юм уу ер нь ингээд үүсмэл орон зай дотор яаж орж ирээд байгаа асуудал гэж хэлж магадгүй. Хот нь болохоор зэрэг байгаль орон зай дотроо нөгөөх одоо үүсмэл орон зай нь яаж байх вэ гэж хэлж магадгүй. Архитектур гэдэг нь бий болж байгаа тэр биомод тэр орон зайд амьдрал одоо нэг орон зай дотор юу болж чинь гурлаа хэлхийтэй. Тэгээ тэрний цаанаас баг одоо нөгөө эдэл хэрэглэлийн дизайн хөтөлбөр ингээд чимэглэлээр ингээд оддаг. Өгшүүл улам л нэрсэн. Яг гэвэл нөгөө одоо би бас энэ шилдэгтэй аягыг ингээд бариад хамгийн эвтэйхэн байдлаар бариад явчих яагаад ингээд ийм одоо шилдэгний одоо аягны 2-3 урчлаа шүү дээ. Хамгийн эвтэйхэн барина л. Энийг бодож байгаа хүн өшөө тэнэс цаашаа жижиглэж чадах бодох чадвартай. Өөрөөр хэлбэл төсөөлөл нь тэгж жижигэрч бодож чадчих гэсэн үг байхгүй гэж би бодоод идэв. Тэгэхээр зэрэг нөгөө архитекторч бай, интерьер дизайнерч бай, тэгээ үйлдвэрлэлийн дизайны одоо нэг тоног төхөөрөмж тавилга юу л вэ? Эцээцэд хэрэглэгчтэл хэрэглэж байгаа байхгүй. Тэгээ тэрнийг төсөөлж бодож байгаа хүний хувьд хот төлтөлхөөс тэр дотор хүн амьдрах гэж байгаа учраас талаасаа тэгээд нийгмээр амьдрах гэж байгаа талаас нь илүү харна. Тийм учраас их задлж боддог хүмүүс байх л гэж. Тийм учраас тэрүүгээр мэдлэг чанар нь гэж боддог байхгүй. Тийм болохоор аль руу ч хурахад ер нь алцахгүй л дээ гэж боддог шин. Таны хувьд архитектур гэж юу вэ? Архитектур манайхаа хичээл захад одоо нэг хүний үүсмэл орон зай, дээрээс нь гоо сайхан. Яг л өөрийнх нь орон зай. Хүний таашил гэж яаж одоо бидний нөгөө одоо жишээл археологоор олж иж байгаа тэр тануулыг харъя л та тэр буш бухнууд юм байж байгаа байдаг. Тэр хээ уугалз тэр ерөөсөө тэр гоо сайхан гоо зөв тэрнээс авч байгаа таашил тэр юм чи хүний сахахаас ч болдохгүй. Тэр үүсмэл орон зай тэр барилга байшин өөрийнх нь амьдарч байгаа хэв маяг дотор ороод ирж байгаа учраас тэр дотроо нийгэмдээ үзүүлж байгаа нөлөөлөл нэг өндөрөхгүй. Тэр үеийн хүмүүсийн таашаалаар тэр архитектурын гадна талын дотор интерьерийн өөрчлөлт явагдаад байна шүү дээ. Тийм болохоор нэг талаасаа маш техникийн аюулгүй байх, тийм ээ, бат бөх байх, урт хугацаанд настай байх гэдэг юм ярьдаг боловч нөгөө талдаа амьдарч байгаа орчны чинь хэв маяг үзэл бодол тухайн нийгмийн тусгалтай. Тэр бүх юмнаа шигнэчээдэг маш удаан настай. Тийм бит. Тодруулах юм бол хүмүүсийн амьдралд архитектур яаж нөлөөлдөг юм болоо? Таны судалгаа хийсэндээ нөгөө амьдрах орчин чинь дизайн сайтай. Тийм ээ. Одоо нөгөө хэрэг чимэглэлээр бодож орж ирсэн юм болгон дандаа үнцэн өгдөг. Тэрүүгээрээ хэмжээд нөгөө амьдралын хэм маягт маш их том өөрчлөлт оруулдаг. Өөрө хувь хүнд нийт тэр нөгөө орчиндөө хандж байгаа хандлагаас өсвөлөд маш том өөрчлөлт оруулдаг. Тэгэхээр энэ нөгөө нийгмийн байхгүй. Одоо нөгөө хэмжигдэх хүн. Нийгмийн хэмжигдэх хүн. Тий. Тухайн нийгэмд одоо жишээлбэл бид Ромыг яриад Ромын эзэнтгүүрний барилга байгууламжийн асуудлыг ярьж байна.
За бид Францын асуудыг юм. Хуучин төхөд авч үлдээд байгаа гэдэг чинь тэр соёл хэдийнээс эхэлсэн бэ гэдгийг бид тэмдэг болгоод байгаа учраас тэр нийгэм тэр талаар бодож ирсэн гэдэг чинь л хэмжигдэхэн болоод байж байгаа байхгүй юу. Тэрний таашаал тэрийг сайхан гэдгийг мэдрээд ингэ яваад исэн. Тэрийг үнэлээд исэн байна. Тэрийг өдий хотол хадгалж байгаа гэдэг чинь тухайн улс гүрний өөрийнх нь түүх соёл юмд хандж байгаа үнэлэмж хэр их хэмжигдэхүйн хүмүүс гэдгийг харж байгаа л тийм илэрхийлэлтэй. Манай салбарт нэг хит хит өгнүүд нэг жоохон хоорондоо адилхан юм шиг ондоо чинь бид нар болохоор ондоог нь мэдээд байдаг. Хүмүүс нэг сайн мэддэг. Барилга архитектур хоёрын ялгаа нь та юу гэж бодож байна? Яг л одоо энэ дээр л хата барилга гэдэг нь түрүүний ирсэн бидний нөгөө юу аюулгүй бат бөх урт хугацаанд амьдрах тэр бат бөх аюулгүй тэр одоо үйл хөдлөхөөрөг хэр их үнэлэмжтэй байх асуудал нь ректороос шалтгаална. Үнэлэмж гэдэг нь одоо юугаар нийгэмд үнцэнтэй нийгмийн үнцнийг хэлж юмсан. Нийгмийн үнцэнтэй хэрэгж байгаа хүмүүст нь хэрэг яагаад хэрэг түүх авч байгаа. Яагаад болохгүй байх зэрэг байгаа юм. Тийм ээ. Яагаад авч үлдэх гээд тэр нь зардал гаргаад байгаа. Ийм байх ёстой юм гэж үнэлээд энэ хуучин хотод авч үлдээд байгаагийн шалтгаан нь нийгмийн үнцэн нөр архитектур болгочих чинь тийм ээ. Яагаад гэвэл тэрэнд ч одоо жишээлбэл Чикагод нэг би нэг хуучин барилга нургасан түүх үзчихсэн л да. За. Тэгээ тэр барилга дотор уран дагчуул орж хийжсэн тэр цонхных нь хаалтууд. За тэгээ тэр багных нь хийцлүүд. Шалын хувчижсэн плита. Дотор нь тоноглосон нөгөө нэг чимэглүүд. Бүгдийн түүх болгож очиулж байгаа байхгүй юу тэгээ. Буцаад. Тэр нь тийм татгалзшгүй гоо сайхантай байсан юм уу? Одоо зүгээр тухайн үед хийсэн болохоор удцсан болохоор наад үлдсэн юм уу? Гэхдээ тэр авч үлдээд байгаа шалтгаан нь яг юу вэ? Шалтгаан аяга би бол аяга хоёр маш олон хэмжигдэхүүн болж бодож байгаа. Нэгдүгээр тэр дагчуул ямар хэмжээнд байсан бэ гэдгийг харуулж байна. Бидний цохиндоо хаана байсан юм бэ гэдгийг харуулж байна. Тийм биз? Бид ямар цохиндоогоор ямар төвшөнд юу хийжсэн юм бэ гэдгийг илэрхийлээд байна шүү дээ. Тийм ч шатрыг авч үлдчихин гэсэн. Нөгөө талдаа болохоор зэрэг тэрний хээ угалж шимгэлийг нь гаргаж ирсэн тэр уран ухаан ямар байсан юм бэ гэдгийг илэрхийлээд байна. Хэдгээр зам хідэн хин хийгээд исэн юм бэ гэдэг нь хэлдэг гэдэг шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө нийгмийн эдийн засгийнх нь хэмжүүрнэ. Дээрээс нь тэрийг хийсэн хүмүүсийн оюун ухааных нь хэмжүүрнэ. За тэгээ тэрийг үнэлж байгаа одоо тэрийг аваад үлдэж байгаа хүмүүсийн ч гэсэн цаашдаа өв болгож авч байгаа гэдэг чинь. Өөрөөр хэлбэл нөгөө бид тэрнээс хаанаасаа үндэстэй хүмүүс вэ гэдгийг батлаад бид нар хэр хэмжээний одоо боловсролтой хүмүүс вэ гэдгийг хэмжиж юм. Тэ? Хэр их таашаалтай хүмүүс байсан юм бэ? Тэр гоозуудыг хэр их анхаарч ирсэн юм бэ гэсэн яг хэлж байна. Манай энэ байгалийн төмөцөөч вэ нөө одоо энэ нурах гэдэг урт цагаан ч вэ нөө хүмүүсийн одоо энгийн хүмүүсийн зүгээр тэр нөгөө ингээд доотлолт нь бичсэн байгаа бичвэрүүдийн бичгийг харах юм бол саналыг нь харах юм бол нөгөө ро металд байдаг шиг гоё хий уулцтай ч биш те нэг өөд нэг ганц юмтай гэж байгалийн төмөцөөч хүмүүсийг тийжээс авахгүй хүмүүсийн таад авч үлдэх гээд ингээд хагаа бэ гэдэг сайн урт цагаан дээр болохоор зэрэг нэг 4-5 амбар дөрвөл амбар шиг л юм даа гэсэн хандлага аюул. Одоо тэр чинь хүмүүс дотор хүмүүс нь ашиглаж чадахгүй байна штэ. Тэ? Яа тэрийг заавал ингэж авах гээд байгаа. Аюул эсэргүүцдэг байхгүй юу? Тэгээд нураа шинээр л барайцтай байна. Энэ юунаас болоод байгаа юм бэ? Үнэлэхгүй л юм гэсэн тэ. Яг гэвэл нөгөө юугаар энэ юм чи үнцэнтэй юм бэ гэдгийг бид нар мэдрэхгүй штэ. Муу барилгачтай л гэж бодоод байна. Тийм. Гэхдээ яагаад муу болсон гэж шалтгаан байгаа шүү дээ. Ашиглаж байхгүйсэн л гэсэн. Гэхдээ тэр одоо бид нар өөрсдийнхөө түүхийг бодоод бид нар бол бүр их сонин төвтэй гэж бодод шүү дээ. Одоо ингээд 20-р зууны эхний үеийн хуучны хотуудын зургийг одоо манай түүхэн бичлэгт гарч ирээд тааш Герман тий судлаач нарын гарч ирсэн түүхэн баримт гэх юм харагдаад байна. Тэгээд дотор бид нар бүтээж ирсэн юм бас баг тийм үү. Бид нар зөөрийн яг нэг авахд хэрэглэж ирсэн юм даа гэр суурин тийм үү. Харагдаад байгаа. Одоо энэ тусгай тогтолцоо гэдэг нэг баримт гэх дотор нэг хуучин ганны хэсгийн гэр харуул харуулж байгаа байхгүй. Тэгээд дотор яг жижигхэн залуу ламын гэр гэдэг нэг тийм одоо ганданд яваад ганцхан ширхэг байсан байгаа. Одоо ганцаа юу? Яг шургаагаар ирсэн, ямар ч хатаасгүй барьсан одоо айлын ахуй амбар болсон. Тэрийг нэг залуу амбар болсон. Ашиглаж байгаа ганцхан ширхэг байсан байгаа. Тэр нь тэгээд түүхэн зурган дээр хагдаад байгаа байхгүй. Нөгөө байшин чинь бүх хайлуудад ийм амбар байсан юм гэж хагдаж байгаа байхгүй. Гэхдээ тэр нь хоо залуу ламын байшин байсан юм лээ. Тэгээд нэг шаварлага нь шаварнагдсан. Тэгээ холцтой нөгөө байшин. Ингээ байж байгаа цуур муур маш сайн талтай. Тэгэхээр
юу гэдэг нэг хэсрэг тэр үед бидний гэр хороол одоо байсаар байна гэж нэг юм хэлээд юм тийм үү. Тэгвэл тэр дотор чинь чимхлүүр нэг бүтээн байгуулалт ороод ирлээ гэж боддог тийм. Тэгээд дээрэс нь нөгөө дэлхийн уран барилгын хилэмжтэй нэг одоо чиглэлийн урсгалыг оруулаад ирсэн эхний байшин гэж бодоод үзье л да. Бид ийм хэлбэр сэтгэхэд барьж исэн юм байна. Өөрөөр хэлбэл 60-аад онд манай анхны анх удаа тэр соёлт нийгэмд чинь одоо нэг нийгэм журамд нэг зөвхөн техникийн хэсэг гэдэг байхгүй тэр андаа тавьдаг одоо нийгэм журам байгуулах гэж байна. Өөрөөр журам журамтай нийгэм байгуулах гэж байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр би тэгж ойлгож байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр журамтай нийгэмд чи хүлээн зөвшөөрөгдсөн тэр барилга байгууламж техник технологийн асуудлыг анх удаа оруулж ирээд 60 онд бидний хамгийн анхны архитектурууд сурсан 50 оны сүүлээр орж ирсэн гэдэг чинь архитектор гэдэг мэргэжилтэй хүмүүс. Тэр хүмүүсийн бүтээл. Бид анхны архитекторууд анхны жүжигчтэй тий. Ягаад жүжигчдийг алтуу хийх юм бэ? Хөдөө мал өсгөөд одоо малд одоо хариулаад явж байгаа хөгөөд би ийм авьяастай хүмүүс байна гэдэг. Би алтуу хийхний гайхдаг үстэй. Тийм ээ. Тэр Монгол хөө гэдэг киног үзээд тэр техникийн дотор ороод тэр хүмүүс кино байгуулалт бүтээчлээ шүү дээ тийм үү. Яг тэрнтэй адилхан барилга байгууламжууд манай анхны алхам тэр гэсэн байна. Монгол архитекторууд анх удаа архитектор төгсөж ирээд архитектор гэдэг төгсөж ирээд хийсэн бүтээл. Тэгээд тэрийг нь гадна талынхаа хэлбэр дизайнаас нь хөөгд олон улсын тэр нөгөө чиг хандлага, мэргэжлийн чиг хандлагаар орж ирсэн бүтээл. Яагаад үүсгэн гэж? Эсвэргээрээ уртцагаан уртл байж болно тийм. Гэхдээ өөрөө жижиг элементтэй гурван давхар байсан. Хэрвээ тэр үнэтэй байсан бол хэрвээ тэрийг алсаас нь боддог байсан бол би бол дотроо гэж боддог байхгүй юу? Бага байшингийн одоо нөгөө хэлбэрийн юуг нь хадгалж авах хэрэгтэй биш. Тэр орчинд шинээр бүтээн байгуулагдчихсан бүх барилгуудыг томсгоод барьсан. Объем томсгосон бол тэр өшөө жижигхэн совчиг одоо жижигч байсан байхгүй. Өөрөөр хэлбэл тэр урт элемент тэр орон зай дотор яаж жижигрээд өшөө эмтэй гэж хавтах хэрэгтэй байсан юм бэ? Тэр агаар хэсгийг хавч үлдээл бид нөхрийг жижигээр хавчулж болох байсан байхгүй. Тэгэхээр бид нар ерөөсөө анхнаас нь бидний юугаар үнэтэй те. Тэгээ зарчимгүй юм гэсэн байхгүй. Бид нар ерөөсөө юу яаж хадгалж өгөх юм бэ гэдэг зарчимгүйсэн гэсэн. Одоо би 2008 онд хаа санаж манай анхны нэгдүгээр цахилгаан станц гэдэг байхгүй. Тэр барилгын одоо нэг үйлдвэрийн барилга штэ. Тэгээ гадна талаас ингээ хараад ингээд яг энэ байшин нурчих гад ингээд одоо нэг очиж ирсэн байхгүй. Тэгээд яг тэр үйлдвэрийн барилга мөртөө тэр нэг орнаменттэй одоо чимэглэлтэй. Оросын нэг Зайцева билүү. Одоо би буруу санаад байна. Нэмэгтэй архитектор сурсан тийм үйлдвэрийн барилга гэсэн байхгүй. Одоо манай үйлдвэрийн барилга бол хизээч тийм биш. Панел гэх юм уу байгаа штандаа. Тэр нэгдүгээр цахилгаан станц тийм чимэглэлтэй тийм биш юм байна. Тэгээд тэр тосгон завод хамгийн анхны үйлдвэр тосгоны завод баригдаад тэгээд тэрний тосгоор би барьсан баг төсөл. Яг бол 28 онд манай хамгийн анхны тосгон заводын үйлдвэр байгуулагдсан. Тэгээд тэр 31 онд баригдсан байхгүй юу? Одоо нэгдүгээр цахилгаан станц. Тэгээд тэрийг бид нар сайн нураацсан байхгүй. Хизээ төмрийн нөхгөл одоо сайхан 8 онд би очиж үзэж ярьжсэн гэдэг чи одоо хамгийн холдол одоо ирэхэд л би 11 явчихад ирсэн. Тэгээд ирэхэд нурсан байсан. Яг хизээ нурсан юм сайн байдаг. Тэгэхээр зэрэг нөгөө одоо бид нар одоо ойлгох гэдэг нь штэ энэ хүрээ гэдэг юм хуцраас өмнөх болон хуцлын дараах бидний туулж өнгөрсөн амьдрал тэгээд дээрээс нь цацал өдөө энэ хүрээ тийм мэдрий мэдих одоо нөгөө 3 үе явчихад байхгүй. Энэ түүхэн цаг үетэй. Энэ гурвуулангийн илэрхийлэх юм бэ. Тэгэхээр гурвуулангийн тэр илэрхийлэх хугацаагаар бид нар авч үзэж харж чадахгүй нэг амар байгаа байхгүй. Хамсмар байгаа. Одоо тэгвэл одоо нэг үлдсэн байгаа энэ хідэн одоо талбай тойрсон бас бус гэр хороолт гэсэн байгаа нэг хідэн түүхэн дурсгалтууд байгаа даа шүү дээ. Эднийг ер нь яаж авч үлдэх ёстой юм болоо? Энэ одоо ингээд системийн хувьд ч гэсэн нэг тийм асуудал нь байгаа мó. Яг юу болохгүй болоод ингээд нураацгаагаа шинээр бариад байгаа юм бол. Би бол чинь нацгийн систем гэдэгтээ бүр 100% нийлнэ. Яагаад гэхээр зэрэг одоо ч гэсэн манайх барилга ашиглалтын асуудлыг одоохон өнөө цагийн барьж байгаа барилгын ашиглалтын асуудлыг ч муу ярьж байгаа. Өнөөдрийн лифтний асуудал, нийтийн орон сууцны асуудлууд дээр лифт дөнгөж асууж байгаа, дээврийн асуудал байна. Хин тэрийг хариуцах бөмбөг барилга байгууламж нэмэгдээл энэ ашиглалтын асуудал өшөөлсөн юм. Гэтэл алга одоо хэдхэн тоотой хүчний барилга байшимдад ашиглаж чадлагүй бид нар ашиглалтын зөв ач явдал одоо ингээд доротолцсон гэсэн үг шүү дээ. Тийм ба. Тэгээд тэрнийх нь ашиглалтын залгаад үзэг учраас ад үзээд дэмж магадгүй байхгүй. Тэгвэл гаргаад байна тий. Ашиглаад байгаа учраас гарах болцоход гаргааг байхгүй юу ерөөсөө. Гарах болцоход тэрэндээ түрлээд байж магадгүй. Тэрэнд орвол чиний барьчвал ясан гэж хэлж магадгүй байхгүй. Гэхдээ бид нар тэрийг хамгаалах, тэрийг хадгалах асуудлыг одоо хуучнаа шийдэж чадаагүй, өнөөдрөө шийдэж чадаагүй байхад
Нэг бүр бүхлээр нь ирэхгүй болох гэсэн байхгүй. Одоо өөрөөр хэлбэл нэг юм байгаа байхгүй. 2007 онд хаа 17 онд бид нэг орон сууцны төслөөр ялж байхдаа бид нэг гүндөө нэг яг нэг иргэдийн санаачлал төслөсөн тийм төслүүд одоо очиж үзэж байгаа байхгүй. Тэгэхэд нэг одоо нэг амиг шиг хар цагаан гэж ялгаад байдаг тийм харгалзын хороо дотор яг нөгөө 20-од оны үед баригдсан тийм жижигхэн тийм комеди тийм жижигхэн театр байгаа байхгүй. Тэгээ тэр бүр ингээд бүр нагсаад ам болоод унаад гинэмтэй буцаад тэргээс гэж эхэлж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэр нэг жазын үе те тэр нэг хөгжим гарч ирсэн тэр 20-од оны үеийн тэр нэг тийм одоо заал байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө алдтай бүжгүүдтэй бүжиглэжсэн байна. Тэр комеди тэнд бүжиглэжсэн байна. Тэр тийм өөрийнх нь түүх байгаа байхгүй. Тэгээ тэрийг сэргийж байгаа. Тэр үн цэнийг сайжруулснараа тэр оршин тойронд нь ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь үнэлээд энийг зайлшгүй сэргийх болох юм байна гэдээ маш их мөнгө хийж эхэлж байгаа байхгүй. Тэрийг үзээд явж байхад хамгийн хуучин орон сууцыг тэр дотор ингэ явж байхад бүр баригдаад ингээд хуучин болсон орон сууц байгаа байхгүй. Тэрийг буцаа шинчлээд тэгээ засварлаад тэгээд засварлцсан тэр хаягдсан тэр байшин засварлаад эргээгээд орон сууц болгоод энэ одоо жижигхэн хорооллыг одоо нөгөө revitalization гэдэг юм одоо сэргээх ажиллагаа хийгдэж эхэлж байгаа. Тэгээд тэр хорооллыг илүү одоо уур амьсгалыг сайжруулад эдийн засгийн эргэлттэй болгоод ингээд хүмүүсийг амьдрах болгож эхэлж байгаа байхгүй. Тэдний асуудал өөр байж магадгүй. Гэхдээ энэ хуучин гэдэг чинь хүмүүсийн нөгөө айл гэрийнхэн ч гэсэндээ ам бүлээр ингээд цугларахаар хин багтаа яаж ясныг л ярьдаг үстэй. Тэрүүгээр нэг халуун улаан уур амьсгалтай яриа болдог өөрдөг дөө. Хот цорьнд ч гэсэндээ тийм байх хэрэгтэй байхгүй. Яа тэгэхээр бид нар их олуулаа олон жил амьдэрсэн шүү дээ л гэж хэлэх гээд байгаа шүү дээ. Авч үлснийхэн тэгвэл та давуу талыг нь бол саяны иргэдийнхэн тэр хоорондын харилцаа яриа түүх дурсамж гэсэн үг тийм. Үнцэн. Иймэрхүү юмнууд үнэлэгдэх нийгэм гэхээр ямар нийгэм байд юм болов? Одоо анх нураад байх хэрэг чинь үнэлэгдэхгүй байгаад байна гэсэн үг. Яг нөгөө өнөөдөр их ахуйтай баригдаад бид нар жижигчээд байна гэсэн үг л дээ. За хэллээ шүү дээ нөгөө нэг ашиглалтанд мөнгө байхгүй болохоор нь ашиглалтаа ингээд сэргээгээд засах баг шинэ байшинтай дүүцчих гээд ингээд одоо нөгөө тэг залхаад хажиж магадгүй. Гэхдээ эргээд дурсамжийн шал юу болох юм бэ гэдэгт үнэлэх юм бол эн чинь бидний түүх энэ нийгэм чинь 60-аад онд 58 9 онд хамгийн анхных архитекторыг үлдээж авсан утгаа гэж хэлэхэд тэдний бүтээл нь хаана байна вэ гэж хэлэхэд энэ олж ирнэ. Одоо жишээлбэл Улаанбаатар институтын мастер гэхэд хамгийн анхны хүний гараар тарьсан мод хаана гэхэд одоо байхгүй. Гэхдээ тарьчихсан байхгүй. Бөмбөр нөгөө нэг барьж авах үед л тэнд одоо явж исэн нэг тармилууд одоо хүмүүс тарьж исэн тийм ярьж байгаа. Тэгээд тэр мод хаана байхгүй одоо. Өөрөөр бид өөртөө нөгөө нэг түүхий байхгүй. Дандаа арчаал юм гэсэн. Тэгэхээс зэрэг тэр одоо нөгөө хүүхдэд одоо ээжээс ээж нэмээс хүүхдэд ээжээс охиндоо те ааваас хүүдэд өвлөгдөх тийм үг хэлцэл байхгүй болчиход штэ. Дурсамж байхгүй, залгуун чанар байхгүй. Энийг тэгсэн чинь зарим хүмүүс болохоор зэрэг манай хугасаа нүүдэлж авдаг хүмүүс. Тэгээ ингээд түүхээ бид нар чинь ам дамжуулж ярьдаг. Тэгээд нүүдэг сорилттой байсан болохоор зэрэг тийм юм аль болох хачаабаараа авч явдаггүй ч юм уу. Тэрнтэй холбож тайлбарлах гэдэг хүмүүс байдаг байхгүй юу? Та тэрний талаар юу гэж бодож? Тэрнтэй холбож үзэж болно л да. Бидний дан одоо уг одоо бид нэрчээ өөрсдөө одоо бол би бол тэрийг тэгж хэлэхгүй яагаад гэвэл бид нар 70 100 жил энэ бичгийн соёл энэ сошиал медиасын үн цэнийг бас мэдрээд ирчлээ шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бол бүр ингээд дахинд нь суудсан гэж би хэлэхгүй л дээ. Содор байлаач гэсэн бид нар одоо тэр бош бунхнаас гарч иж байгаа юмыг харалтаа хэрэгжилж байгаа хүмүүсийн хэрэглээг гар тэр өмс зүүж байгаа тэр ахуйдад тааруулаа ямар классик юм багч чинь. Тэгээ бид нар тийм гоо сайхныг үнэлдэггүй хүмүүс биш байхгүй юу? Тийм. Хамгийн үнэтэй юм хэрэгжилж байсан хүмүүс. Бид нар бүтээдгүй байсан ч гэсэн хамгийн сайхан хэрэгэлдэг хэрэглэгч байсан гэж би одоо ойлгоод байгаа шүү дээ. Аль нутгийн хамгийн сайхныг хэрэгжилсэн хүмүүс. Тэгэхээр тийм өдрөмжийн хүмүүс байсан гэж би болов уу гэж хэлгээд. Гоо сайхныг өндөр бидрэмжтэй хүмүүс байсан шүү дээ. Зүгээр би одоогийн болоод байгаа юм хаа зэрэг. Яг нөгөө өөртөөх нь намаа жахан байхал байсан тий. Тэгээд слэшин үеийн юм чанаргүй ихсэн байх гэсэн баталтай гэж магадгүй. Өөрөөр хэлбэл уцаан чинь 25 маркийн тоосох тэр үе тийм л чанартай тоосох хийж ижилтэй. Гэхдээ 4 үед тунд нь одоо нөгөө хүчтгэж хийсэн тийм үлгтэй
Тийм байлаа байхгүй. Одоо нэг урцааны гудамжч одоо Изял группийн цогтах TNG-ийн цогтах тэгээ мэж ах хэвчтэй чинь би диплом онгосон манай ингээ дөрөв хөх хамгаалж тэгээд тэр урцаагаа миний зэд байсан байхгүй. Тийм үү. Одоо манай ингээ оюун дээр дааж тэгээд манай хамт нөхөр тэгээд хин санцэл бидний диплом ажиллахгүй. Тэгээд урцаан бол яг тэгж баригдсан байлаа. Өөрөө. Тэгээд тэр үед одоо хүчтгээ тэгээ бариад хэлсэн гэдэг чинь тэрийг одоо дахиад энэ юугаар нь тооцоод үзэж болох байхгүй юу? Тийм. Хэрэг таацтай. Үнэхээр мотчихсан юм уу? Ямар хөрөлт оруулж болох юм? Боломжтой байхгүй юу? Манайх судалгаа шинжилгээнд л одоо цаг өрөхгүй байгаа болохоор л тэдний хөө валюг одоо ойлгохгүй шүү, үнцнийг ойлгохгүй гэсэн. Тийм. Эндээс дүүлгийг асуусан хотын байдал, хотын архитектур гэж яг юу хэлдэм болов? Одоо чи хотын архитектурыг ярилж байгаа юм л да. Хотын архитектур, хөдөг архитектур гэж хэлэх юм юу гэсэн үг? Хөдөө гэж хэлэхэд жоохон хэцүү. Яагаад хотын гэж хэлж байгаа лээ? Одоо тэгтээ тэгж ярих юм бол бүх юм одоо барилга чинь нэг контекстын дотор баригдаж байгаа байхгүй юу? Хаач ийсэн. Тэгтээ хот дотор баригдаж байгаа нь илүү ингээд хязгаарлагдмал тэгээд илүү олон контекстыг өөртөө шингэх хэрэгтэй юм шиг нэг тийм үгүй болгож чадахгүй юм. Хотын гэж байгааг нь би харгаад байна. Яагаад заавал хотын гэж. За байгалийн сайхан баригдаж байгаа барилга хэрэг зөв дөрвөл жамбар баригдаж байгаа бол удиртай. Одоо тэрнээс болоод хот гэж хэлж байгаа би бас үгүй л гэж бодод байна. Архитектур гэдэг нь болохоор ер нь юу гэсэн үг юм бэ? Одоо IT-ийн юм дээр чинь архитектур гэж орж иж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл. Тэр чинь бүхэл дизайн шүү дээ. Тийм ээ? Тий. Өөрөөр хэлбэл одоо нөгөө сүлжээ хэлхээтэй юм хэл гэдэг тэнд ууж гарч байгаа юм би архитектур гэж хэлдэг юм жил одоо. Тэгэхээр архитектур гэдэг маань өөрөө хэрэгжилж байгаа материал. Тэр хэрэгжилж байгаа материалаас үүсэж бий болж байгаа тэр объем. Тэгээд ямар хоромцоо сууж байгаасаа бүгд хилэнчтэй. Тийм болохоор би хотын тэрний энийг гэж хэлмээргүй санаад байна. Тийм. Яг тэгэл барилгатай холбоотой гэх юм бол IT-тэй холбогдох юм бол нэг тийм их баг. Барилга байгууламжтай болох юм бол сууж байгаа орон зай. Эргэн тойронд орчинтой уялдана. Хилж байгаа ашиглаж байгаа материал. Дараа нь болох үйл явц. Тэр барилга өөрөө амьсгаж байгаа үгүй гэдэг утастай байх асуудлыг тусна ярина. Энэ бүгд хилэмж ахгүй. Тэгээд энэний эзэн хэм бэ гэх юм бол эзэн ч мөн хэлэх. Захиал барилж байгаа үнийг тодорхойлох тийм байхгүй юу? Хэрвээ ийм барилга захиалаа хийж байгаа юм бол энэ хүн ямар хүн бэ? Хэрвээ үнэхээр хөрөнгө зараад үнэхээр сайхан барилга дээр энэ хүн хэн бэ? Чикаго бол ер нь бол тэгж босч ирсэн. Тэр үеийн хөрөнгөтэй хүмүүс ерөөсөө өөрийгөө хэлэх тэр үе цаг үед амьдарч байгааг илэрхийлэх тэр өндөр башин чинь бүгд нэг эзэнтэй тэр башин байдаг. Өөрөөр хэлбэл хамгийн сайхан дурсамжтай барилгуудыг босгож ирж байгаагаар уралдаж исэн. Тийм учраас өнөөдөр Чикагогийн юу гэдэг чадварыг харуулсан өөрөөр хэлбэл эстетиктэй хүмүүс вэ гэдгийг илэрхийлж исэн. Хөрөнгө оруулагч вэ гэдгийг илэрхийлж исэн. Тэгээд тийм ч учраас өнөөдөр тэр Мичиганы үений чинь алдартай хөлтэй хүн бодомж шүү дээ. Тэр чинь тэгээ бодох юм бол одоо манад баригдсан байгаа бүх барилгууд тэр тухайн хүнийг илэрхийлж юм. Захиалагчаа илэрхийлж. Захиалагчаа илэрхийлж юм гэсэн үг бол тэр захиалагчид ажиллаж байгаа архитектор хүн бас өөрөө мэдэж чинь гэсэн. Тэр захиалагчийн хүслийг яаж биелүүлж байгаа юм те? Яар хэмжээний материал. Яаж тэр хүнд ойлгуулж юм гэх юм те? Ойлгох нь чухал. Бид нэр яагаад юм те? Хүн яагаад ийшээ хийх хэвтэй? Өөрөө л харилцааны юм шүү дээ. Хөрөнгөө яагаад ингэж оруулах хэвтэй? Энийг ингэж харуулах, яагаад харагдуулах хэвтэй? Яагаад энэ орон зай чухал юм? Яагаад энэ бизнесийн явах хэвтэй? Бүгд хилэнж, бүгд учиртай. Энэ асуултыг асуудаг юм бүний хот дотор баригдаж байгаа барилга олон нийтэд гэдэг хувийн өмчлөхээс илүү олон нийтэд зориулсан зүйл байх хэрэгтэй гэдэг талаас танаар ярих байгаа байхгүй. Тийм зөв юм. Ягаад гэвэл тэр гоо сайхан чинь тэр сайн сайхан ч яваад ирэхэд тэд чинь хогоо яах юм байхгүй. Наамдчил. Тэр барилга хэр төгс шийдэгдсэн байна. Орчны төгс шийдчихсэн байна. Тэр хэмжээгэл хүнийг татна штэ. Би бол нэг хотын дизайн гэдэг юм дотор энэ архитектурын өөрийнх нь гудамжуудын хилэмжүүдийн барилга машинаар илэрхийлэх гэж бодож байгаа. Гудамж гэдэг нь агай том юм те. Тэр элемент дотор одоо суугаад тэгээ зохицуулна штэ тэр чинь. Тэгэхээр тэр гудамж өндөр нэг Т хэлбэрийн гудамж гэж одоо бид ярьдаг да. Өөрөөр гудамжны нэг хязгааргүй өөрчлөх гудамжийг тасалж байгаа ганц Т хэлбэр байгаа шүү дээ. Тэр Т дээр чинь тэр тасалж байгаа тэр хэсгээр ямар объем байх хэвтэй.
тэгжээ тэр хагдчих орж ирнэ. Тэгээ хотын дизайн орж ирнэ. Аа. Тэр өгүүлэмж дээр маш том өгүүлэмж байх хэрэгтэй. Тэр үр ансамбл, тэр үр актер. Одоо манайхан тийм байж чадж байна. Таны хамгийн дуртай бодомж нь хаана вэ? Миний хамгийн дуртай бодомж юу? Тийм. Хүмүүс ойлголоо. Гэхдээ надаа юу гэдэг юм. Одоо нөгөө яг хэлбэр гаргаад тавьсан юм бодож бидэнд байх юм байхгүй шүү дээ. Яг нөгөө нэг оройд одоо юу гэдэг гудамжны тий хос алсгцсан гудамжаас хамгийн юу гэж юм бол манай ганцхан гандагаал хийх зан зэрэг гудамжийг хийх нь жанраас л хэрэгтэй. Гэхдээ одоо надад хамгийн гомдоо одоо нэг юм одоо юу гэдэг жоохон гомдоо байгаа нэг юм болохоор жанраас артал тэр хотлын тэр хуучин нөгөө хүүхдийн имлэг байгаа штэ. Тэрний артал яг жанраас артал зүүн талд нь нэг тийм панел босч байгаа та. Энд нэг сургууль. Амар том. Тэр амар том нурааж байгаа. Өөрөө л тэр ассамблег нураач байгаа байхгүй. Байхгүй болгочих чам. Өгүүлэмжтэй их юм бол одоо чи жанаас гэн би хүн тэр авчулж чадсан. Зам зэрэг бодомж. Өөр өгүүлэмжийг одоо үүдийн тасалсан шүү дээ ер нь бол. Яавал тийм болдсон болоо. Тэгэхээр хотын дизайн гэж бид яриад байдаг. Urban design бол тэмдэглэлийг анхаарах хэрэгтэй юм. Ер нь бол. Тэгээ одоо манайханд бол нэг юм л дутагдаад байгаа юм болохоор зэрэг тэр urban design сайн бодогдоогүй байсан. Одоо барилгын боломж илэрхийлээд дутагдаад байна гэж боддог байхгүй. Тэр боломжийг гарч байгаа байхгүй. Тэгэхээр манайх нөгөө бодомжуудаа сайн үнэлэг байна гэсэн үг л дээ. Тэгэхээр нөгөө urban design гэж юу юм бэ гэдэг. Хот төлөлт гэхээс их арай өөр. Urban design, хотын дизайн гэж арай өөр. Ондоо шүү дээ. Тий. Хот төлөлт маань өөрөө тэр дизайныг бий бол одоо дизайныг хэрэгжүүлэх процесс гэж магадгүй. Тэр дотор нэг хэрэгжүүлэх процесс анхаарах нэг элемент нь баггүй. Ягаад гэвэл нөгөө хүмүүсийн уур амьсгал байна. Тэр гудамж зохион байгуулалт чинь ямар байж яах юм. Тэр гудамж дотор ч одоо бүх хүмүүс эрхтэй гэж. Бүх хүн тэнд явах хэрэгтэй. Өнөөдөр тэгэхэд манай нийгмийн хэдэн хувь тэнд явж чадахгүй байгаа лээ. Бид нар хязгаарлаад гэрт нойроод байгаа лээ. Тэр чинь бохоо яг нэг элемент нь нэг нэгэндээ хандж байгаа хандлага. Үүдний тэр хаалганы шатны хэлбэрүүд чинь бүгд хиндээ хэд найрсаг байгаа юм бэ гэдэг чинь хэлэгдэн тийм үү? Тэрний цаана одоо нөгөө хоо сайхан энэ хот ямар чанартай вэ гээл те. Тэр асуудлыг яриад ирэх юм бол саяны гудамжны зохион байгуулж байгаа тэр нь одоо нөгөө хэлбэр дизайн орж иж ингэж тийм тэг гудамжууд яваад тахгүй. Хэрэг олон тэг гудамжийг хаана байгуулах юм? Тэр өнцгүүд хаана байна? Тэр өнцөг хаана гарвал хамгийн зөв юм бэ гэдгийг хүртэл шийдэх байхгүй гэсэн. Тэр нөгөө ингээд идэх шнэ. Гой сайхан юм яа гэх зэрэг мөнгөгүй. Ядаж бид нар орон зай авч үлдэх байхгүй. Өнөөдөр бид нар өнөөдрийн хэмжээр байж байгаа. Гэхдээ тэр орон зай хадгалж авч үлдэж ирээдүйд төсөх гэж байгаа тэр нэг дахиад нэг ариун жаглан гарч ирэх юм бол хийх хэрэгтэй байхгүй. Тийм ээ. Орон зайг нь үлдэх хэрэгтэй. Ирээдүгээ бодоод орон зайгаа авч үлдэх хэрэгтэй юм байна. Яагаад юм тийм бэ гэдгийг бүгд үнэлэх хэрэгтэй. Хизээ нэгэн цагт бид нар хөргөдөө болоод тэрийг хийчих цагт. Тэрийг хийчих хүн гарч ирэх үед тэгээд одоо би 9 онд нэг техник сургууль багшилж байсан. Гэхдээ би нэг хүүхдэд хэлжсэн байхгүй. Хизээ нэгэн цагт энэ хөрөнгийг бүхлээр нь худлаж аваад нураа дахиад шинээр барих үед дахиад ингээд шинжлэх асуудал ороод ирнэ. Тэгэхээр тэр нь одоо юу вэ? Айгу 10 жилийн дотор ороод ирэхэд бид нар бэлэн биш байна. Тийм бай. Бид нар нураад ороод ирлээ гэхэд юу ярих гэж байгаа гэж шийдэв шүү дээ. Харин. Тэр нурааж байгаа юм бол илүү үнэтэй юм болох хэрэгтэй байхгүй. Тийм. Тэгэхээр тэрийг бид ашиглаж чаддаг байна. Өндөр гиндаган биш нураа арчлаа. Харин тийм. Тэр ч одоо би 4-р курс байхад агшиг багш. Энэ цэрнэлэн гэдэг охиноо. Уулзаа та нар одоо яг дээрээ тэр манай оюун дэрэг манай ангийн хүүхд манай найз. Бид хоёр тэр ихнэстэй хөшгөд тусалтын үзээ болох юм аа. Өө бид тэрчээстэй нэрээ мөрөдчих жоох байхгүй тэр чинь. Яг тэгт чинь нөгөө нэг юм дээрээс одоо нөгөө хамбын оноос тэг шар хатан дээрээс бахан одоо шарил алцсан юу. Тоглосон гэд. Тэгээд манай нэг хүүхд ажилласан гэд тэр чинь бүр ингээд цутаа тэр дээлийнх нь одоо юунд байсан гэд. Би тэр нь 8 сэтгэл хөдлөсөн. Тэгээд яг тэр үед чинь аюу хилмиглийн юм ярьдаг гэсэн чинь одоо 90 он штэ. Тэгэхээр зэрэг тэрийг хүмүүст мэдрүүлэх хэрэгтэй юм байна гэд. Тэр шин бүр тэр чигтэн баг юм тавина баг ингээл хүн ороо гахад хамгийн зөв сүлдэн дээ ингээд тэр бүх дотор нь ингээд бүх юм тийм тусламжууд юу болж исэн гэдэг түүхэн гарах тавих хэрэгтэй юм байна гэж юм үргэлжсэн тийм байсан байхгүй. Тэгээ тэрнийх нь тэр барилгыг одоо нөгөө зургийг хийж исэн хүнийх нь охин нь манай техник сургуульд багшилж исэн гэдэг. Бүр тийм хүн бодит бүр ингээд бүр
баримтын хийж байгаа хүн хүртэл амьд байж байгаа үед. Одоо тэгээд тэр хүн байхгүй болсон гэдэгт адилхан. Боломжтой байхгүй болж байгаа юм байна. Тэр нь л аюу гонигтай. Барилга өөрөө айгу том түүхийг тээд юм байна. Дотор нь гэж байгаа юм тий. Одоо нөгөө юу гэлээ нөгөө Оросын нэвтрүүлэг үздэг. Энэ TV дээр энерги мэтрэг гэдэг гэж ингээл нэг ядаж тэрийг өөр болсон ч гэсэн тэр чинь хотод дотор чинь тэр хүмүүс энерги авах хэрэгтэй үстэй. Ааха. Бас нэр тийш тий. Манай аав ч нөгөө баг тойроогийн тэнд идэг байсан байхгүй юу? Сүсийн яг уртлын. Тэгэл ингээл тийш орчхоор зэрэг яг нэг 4-5 настай яг миний үе ингээ бодогдоод идэг байхгүй юу? Нэг сонирхолтой. Одоо нэг Оросын элчин гэдэг дэргээр яаж их манай юм намайг. Одоо манай юм чинь одоо яг барилгын яамны хажуудлын тэр юм санд юм санд хийжсэн байхгүй юу? Тэгээ яг дайны үед том цахыг одоо нэг юуны бөмбөлтөс хамгаалж ингээд бүгдөө ингээд 10 цагийг бүх хөшиг хаагдана. Тэгээ бүх цохон бүгдийг хэрэглэн. Тэгээ харанхуй шүмлаанд ингээд юм бэрээ сууж исэн. За тэгвэл хамгийн анхны косметикийн одоо нөгөө эмэгтэй хүмүүс зориулсан. Тэр ланжин гэдэг тосыг захиалсан нөгөө юу бас ахны тос гэдэг байсан. Тэгд найруулдаг байсан. Ингэдэг байсан гэл яг хэмэрдэг байхгүй юу? Тэгэл тэр хөгчл одоо нэг ойгоо яхаар зүмөр уулздаг. Тэгээ бимигээ нэг дагуулаад явдаг. Энэ бол ихэд явдаг. Тэгэл тэр үед явж байхад тэр Оросын элчин яг тэр баруун зүүн уртлын тэр нэг зам одоо чигээр явж байгаа шүү дээ нөгөө элчин өдөр яаж байгаа зам яг зөв ханд төрч чим анги. Одоо сивлийн удамжид тэр. Директор удамжид заагаад манайхын дэдэг гэсэн юм. Манай юм аав нь тохоо зэрэг нөгөө хүрээнд малгай ламдрын малгай байдаг хүн байсан ингээл нөгөө янз бүрийн хийдэг янз бүрийн нөгөө үстэй. Өнгөтэй тэр малгай мэдж байдаг хүн байсан гэл. Тэгээд тэрүүгээр явахаар би нэмийг хэлжсэн юм сандаг. Манай хүн тэнд яг л чи сайн нэг 5 настай үеийн дурсамж гэдэг чиг нэмийг тэрүүгээр явахад тэрийгээ санаж штэ. Тэгээ энэ гэж гол байдаг гэсэн. Одоо би аптекийн өдөр нь модон бүрээдэг байсан. Тэр чинь нөгөө сэлбийн чиг зүүн салааны яаж байгаа баруун салааны яаж байгаа байхгүй. Тийм үү. Тэгээд юугаар Оросын элчингийн дээр өдөр явахдаа манай юм дээр дусчин гэдэг чинь чамтай адилхан байхгүй. Одоо нөгөө тэргээр яваал ингэ явж гин гэсэн үг шүү дээ. Тэгээл нэг хүүхдэн цал дусчихсан дэр байна гэж боддог байсан. Тэгэхээр тэр юмнууд хүртэл бид нар юм ингээд алдаад ингэсэн байхгүй. Тэрийг зүгээр нөгөө дурсамж одоо хилдэхгүй шүү дээ. Тэгээд сая нөгөө нэг 91.7 он очирлыг санахад за манай хүн бол тэр хүрэнийх нь харцуулах юм юм байна л та гэж төсөлж байгаа байхгүй юу? Манай чиглэлтэй лаг ярьчихсан. Тэр чинь бас аягүй сонирхолтой энэ гол байсан. Манай одоо ингээд тэгтээ эндээ шал хөндлөө ингээд ороод ирлээ нэг гол гингүүтгийн шал хөндлөө юм ороод ирчихлээ. Манай хот дотор тийм гоё гол ус горхтой бид нэр горхийг нь улсыг нь шууд ингээ очиод мэдэрч болох тийм газар одоо нэлийн цөөхөн байгаа шүү дээ. Туулгал байна. Дунд гол бүр одоо хажууд нь очих чи ямар ч боломжгүй болгоцсон. Тийм бүр ингээ хаагаа ийцэн далангаар хинч орж болов тэнд ингээл хүмүүс амар аюу эвгүй орч үст. Хаагаа ичгаар чинь юмыг ингээд өндөр болгоо хаах тусам дотор нь ингээд архич цуглаад орчин муухай болдог баг. Манайхан тгээ аччихсан нэг тийм юм байгаа даа. Сэлб байна. Уул нь айгу тийм бас манай айгу тийм гоё open space. Өөр манад одоо тийм боломж бололцоо юу байд юм бол энэ яг хотын Улястай гол гэж байна. Улястай гол байна. Тэр Баян шуун дээр байна. Толгоотын гол гээд ерөөхдөө 5 голтой гэж ядгээс Улаанбаатарт чинь. Тэгээд нөгөө Улястай хүн дээр би очиж үзээгүй байж байгаа 15 онд очивсан байхгүй юу? Ямар гоё хүн дээ. Тийш ерөөсөө хинт ч юуч газар өгдөг байр таардаг байхгүй юу? Өөрөөр Улаанбаатар хотын одоо яг нөгөө хамгийн ойрхон өөрийнх нь байснараа хүмүүс суршид байсан юм дээр Улястай хөндөй байхгүй. Надад яагаад энэ хөндөй яг байгааг нь авч үлдээд. Тинчээ одоо баг нэг дугуун зам хүмүүс зүгээр л байгаль гарч явдаг тэр орон зайг нь үлдээхгүй бол одоо бид сая 500 мянган онтой хот гэдэг. Сая 500 мянган онтой гэдэг чинь бас тийм жижиг хот биш байхгүй. Тий. Одоо задлаад нөгөө засагчны уу задлаад ингэ тавчдаг болохоос биш. Иргэдээ яг цөмөн Чикагийн түүхийг 2 сая хүн штий. Тэгээ бодох юм бол бодоод үзэл тий. Адилхан бас ер нь бол нэлийн том хот гэсэн байхгүй. Тэгэхээр бид нар үндсэндээ бүтсэн юм байдалтай байлгаад дээрэс нь энэ хүмүүс хэрэгцээтэй байгаа тэр орон зай гэж байгаа чатаа байгаа байхгүй. Одоо үндэсний парк гэдэг нэг ганц талбай тавьсан байна. Гэтэл уулархаг
хатгад талд биш шүү дээ. Уулахыг бүстэр ингэ байж байгаа бол энэ сайхны чинь бүгдийн сайхан аваад илч өөрөөр хэлбэл байгалийн гоо сайхан түүний хавдц чинь нэг юм ч байхгүй. Үнч. Тийм. Нэг хүний би харах хэрэгтэй. Харах хэрэгтэй. Бид нэр бүгд харах хэрэгтэй. Бидний хотын иргэн хүний. Тэгэхээр тэр юмчийг бид одоо өсөөгөө өөрөөр хэлбэл нөгөө нэг кинонд ярьдаг ч агарын орон зай. Тэгээд дээрэс нь тэр юм. Яагаад нөгөө нийтийн одоо зориултын газрууд ч авчулдах ёстой юм бэ гэхээ нөгөө эрхийг хангах гэж л ялгаад байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Солонгос тахад нэг тийм хэрүүл болж исэн байхгүй. Тэдний ямар хэрүүл гарсан гэсэн чинь тэдний нэг сөүлийн дундуур усдаг хан гол гэж хам мөрөн гэж идэг шүү дээ. Хам мөрөнгийнх нь эргийн дагаад айгүй олон орон сууцны хорооллууд баригдсан. Тэгээ бүр ингээд тэр орон сууцны хорооллууд хам мөрөнлүүд хардаг. Тэр орон сууцнд амьдардаг хүмүүс л тэр хам мөрөнлөө гардаг. Одоогоор манайхаар зөвлөл river garden шиг хотхнууд тэрүүгээ нэг баригдсан, хоёр талдаа баригдсан байна гэсэн үг л дээ. Тэгээд энгийн иргэд тэнд нь очих боломжгүй. Тэрний хойдлын одоо энэ нөгөө орон сууцнууд нь хам мөрөнгөө харах боломжгүй. Таны хэлээд байгаа олон нийт юм шүү дээ. Тэгээд энэ нэр хэрүүл болж исэн байхгүй. Айгуу том. Одоо хүртэл тэд нэр дахиж тэрийг ярьдаг. Одоо тэдний тэр хам мөрөнд тагсан орон сууцнууд нь дахин төлөвлөлт орж эхэлж байгаа байхгүй. Энийг ингэж барих юм уу гэл айл хэдэн оноос л ингэж ярьж исэн. Тэгээд би анх удаа гол одоо энэ хотод байгаа уул гэдэг юм чинь олон нийтийн өмч байд юм байна гэдэг тэгэхэд бас нэг ойлгож байна. Тэгээ буцаад Монголдо ирсэн чинь бас яг тэр шиг юм жишээнүүд энэгээр дүр ингэ гарч эхэлж байгаа байхгүй юу. Энийг одоо яах вэ? Нөгөө нэг энд ярих юм бол хүний эрх ярих юм л да. Ягаад бүгдэнд нь боломжгүй юм бэ гэсэн асуулт байна байхгүй юу. Одоо нөгөө Чикаго нөгөө нэг лиг Мичиган лиг. Тэр нь л 1906 онд эрхлэлийг хийсэн санагдаад 906 онд хийсэн хүн гэдэг хүн. Чикаго бүр ингээд нэгдүгээр дайны дараа бүр амар болсон. Тэ. Өөрөөр дайны дараа хүмүүс ороод ирсэн. Тэгээд ажиллалтахгүй бүгдөө төв хаад одоо төвлөрч болж ажиллах болох болцоотой газар руу бүгд нүүсэн. За тэгэнгүүт нөгөө бараа таварын хүний хөдөлгөөн бүгд ингээд ерөөсөд баг 0 руугаа одоо гудамж одоо дийлхэ болоод баг 0 цэг дээрээ заасан. Тэгээд одоо манайхаар бол одоо худалдаа жилийн техник. Тэдний техник одоо архитектуртойгоо ярилцаад ерөөсөө өөрчлөх болохгүй нэ. Гээд Чикаго хотыг өөрчлөх хийсэн байдаг байхгүй юу? Тэрэн дээр ямар арга хэмжээ авсан бэ гэхээр зэрэг тэр нууртаа хийлж байгаа тэр бүх үсийг нөгөө грид системтэй гудамжны хөдөлгөөний дизайн. Яагаад тэгж хийсэн бэ гэхээр зэрэг ямар ч хорооллоос тэр нуур руу гарах эрхтэй байх хэрэгтэй. Грид систем чинь тийм шүү. Тэгээ одоо хүртэл хэрэгээ барьдаг. Тэгээд тэр бүгдэд нээлттэй бактери бүсийн хилэн ингээд үүшээ залттай. Нэг л удаа тэрийг одоо хилийг давж нэг хар байшин ирсэн. Тэр нь хоо зэрэг нэлээд алдартай оюутны барилга. Тэрнээс хойш дахиж тэрийг давж бариагүй. Тэгээ бүгдэд нээлттэй. Альч блокоос орсон бэ? Харамч бай, цагаанч бай, баяч бай, ядууч бай. Тэр нуулыг гарах гарцтай. Шулуун гудамжаар. Тэгэхээр тэнд аягүй том асуудал ирж байгаа хүмүүсийн ирэх асуудал яг энэ эрхийн төлөө аягүй тэмцдэг учраас тэр хүмүүс тэгж яриад байна л да. Маань дээр болохоор зэрэг одоо би нэг хэлэхэд одоо энэ тул голын өвөгийг өгчихсөн. За тэгээд тэр тул голын өвөөгөө баг ногоон байгууламж тооцоод тэгээ өөр өөртөө шингээгээд яваад байгааг би одоо аягүй хэсрүүцдэг байхгүй. Тийм. Тэр чинь зүгээр л байгаль юм дээр навч барьсан болохоос биш тэрийг өөртөө бүтээгээгүй байхгүй юу? Олон нийтийн баялагийг өөрийн хувийн орон сууцны хороолол руу зүгээр хашаалаад авсан л байгаа байхгүй юу? Харал. Тэр айгүй тийм одоо буруу мураг хэлчих юм бол алалж байгаа. Ер нь бол тэгж болохгүй юм хийгээд байгаа. Яг тэн дотор нөгөө нэг харин үнсэн гэдэг юм бид нар одоохон мэдээгүй шүү дээ. Бид нар ямар ихтэй мэддэг байна. Энэ Улаанбаатар хотод чинь юу нь илүү үнцэнтэй болоод бүгд тийшээ одоо тэрийг одоо үнэтэй юм аа чи бидэнд үнэтэй юм аа гэж ойлгохгүй байна. Гэхдээ сонирхолтой шүү дээ. Одоо ингээд яг ингээд олон нийтийн газрыг байгуулъя, газар нутгаа хөгжүүлье, орон нутгаа хөгжүүлье гэвэл тань юу хиймээр вэ гэж хамгийн түрүүнд цэцэрлэг үйл юм. Тийм. Гэж хэлдэг хүмүүс. Тийм. Талбай гэж хэлдэг. Бүгдийн тоглоомын талбай гэж бурт орж байгаа. Тийм. Бо яг тэрийг хэлдэг байхгүй юу? Тэгсэн хэрэг тэрийг нь байгуулдаггүй энэ гэсэн. Тэр би байж болох юм эдийг тийшээ хөрөнгө хийдэггүй. Гэтэл тэр хүмүүс чинь тэр нэг чухал байна гэдээ үнгээд идэг. Саналаа өгөөд идэг тийшээ яддаг. Одоо нөгөө нэг сая нөгөө нэг
Urban governance гэдэг нэг World Vision яваад байгаа. Тэгээд нэг апар юу авлаа шүү дээ. Орон төвийн хөгжүүлэх сангаас юу хиймээр байна вэ гэдэг. Тэр нь ч гэсэндээ нөгөө цэцлэгч ногоон байгууламж чинь явдаг. Яа болохгүй байгаа. Яагаад тийш хөрөнгө оруулах байгаа юм. Энд жил болгон улсын нийслэлийн хөрөнгө нь байгаад байна шүү дээ. Энэ нэг дундын нэг юм байхгүй байх шиг байгаад байна тий. Тийм. Одоо өөрөөр хэлбэл нөгөө шийдвэр гаргагч иргэд хоёрын дундын тэр нь хийм бол юу юм бол ямар одоо агентлагууд байх вэ? Одоо нөгөө хэлбэрээ үүсгэж гэсэн үг лээ тэр платформ байгуулад аппликейшныг бичих юм гэдэг. Цаашаа тэр төслөд яаж яваад байна гэдэг нь бүрэн тотаж магадгүй. Яг гэвэл нөгөө тэр дундын байгууламжийн байгуулах хөрөнгө нэг их усрээс орж ирэх хэрэгтэй болно доо. Тэгэхээр тэр нийслэлийн нэг хувийн татвар байгаа шүү дээ нөгөө юуны газар авч байгаа. Тэр мөнгө очих хэрэгтэй юм уу? Өөрөөр хэл манай хаанаас оглого болоод тэрийг хааш нь хуваарлаад байгаа юм бэ гэдэг хуваарлт одоохондоо хин ч ойлгомжгүй шүү дээ. Бүгдөө л тоороо хийчихэд тэгээд нийт өнгөс л бид явчихад байгаа гэж би одоо ойлгоод би буруу ойлгож ирмээ магадгүй мэдээлэлтэй байж магадгүй. Тэгтээ ер нь л хийж явж байгаа. Тийм. Тэгэхээр зэрэг хэрвээ тэр арх татварлах одоо тусгай онцгой татвар гэдээ гаргаад ингэ явж байгаа бол тэрний хэдэн хувийн хааш явж байгаа юм. За болохгүй бол тэр газрын төлбөрөөс хэдэн хувийн тийш явж байгаа юм. Ингээ хувлаад гутлаад байх юм бол тэр дүнд хэдэн төгрөгт хувирлж чинь. Тэрнээс тэртээ нэг юм ихлэ бий болгоно ч гэдэг юм. Тэгээд ирэх юм бол ингээд аяггүй олон арга хэрэгслэг байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө urban governance чинь захиугийн төлбөр хийх юм бол боломж нь бүгд байгаа гэсэн үг юм ба шүү дээ тийм үү? Өөрөөр хэлбэл зөв системтэй болох шийдэх бид нэ байгаад байна тий. Тэгтээ манайхан чинь төлөө төлөх дургүй хүмүүс шүү дээ. Одоо би бол ингэж бодод юм. За дэвстэл уулзарч гэдэг юм. Тэгтээ яг нэг юм санаад авраад байдаг байхгүй юу? Манайх нөгөө нэг би дотроо үжил байгаа юм чинь би нэг үнгөө байх хэрэгтэй. Тэр нь ямар юм бэл гэдэг нэг сөөхийн одоо юу штэ гişүүд штэ бид нэг талаас нь амьдч байгаа. Тэр төлбөрийг хамгийн минимум байсан болоход. Тийм. Адаглал тэрэндээ бид мөнгө хайж одоо өгчээвэл тэр чинь нөгөө байшин гэж ашиглалтын мөнгө юм аа гэдгийг л бол. Тэгээд тэр мөнгөний хяналтыг аягүй сайн байлгах хэрэгтэй. Өшөө бүр томруулаад дээврийн засчихгүй одоо ямар нэг лифт засахгүй хэдэн жилийн дараа 30 жилийн дараа чиний байшин яг энэ хэвээрээ байлгаа гэвэл уучлаарай одоо мөнгө игээд хяналтаа сайжруулах болохгүй гэдэг юм л болтой. Би тэрийг саяхан өөрийн биеэр мэдэрсэн шүү дээ. Нөгөө нэг ингээд манай нөгөө нэг өвөөгийн байрны айзуудлыг нэг нөхөх ха 5 жил болсон би танд ярьсан л. 5 жил болсон нөгөө тийм ингээд усан ингээд хойрол ингээд мөнөр гараад маш яаж л 3 давхартай юм чинь. Нүцэн болохоор ингээд нөгөө ялаа шумал нь орж ил амар ухаан байхгүй. Нөгөөдгий чинь яаж энийг авч хаях вэ гэл би нэг өдөр гинт бодсон. Би одоо хот гэж ярьж явж мөртлөө яг гэрийнхээ хажуудлыг өөрөө анхаардгүй юм байна гэдэг гинт бодоод энийг нэг учрыг нь олж үзье гэж бодоод ингээд хайсан чинь гаргалаа нь ерөөсөө сөөхтэй л идэв юм байна. Ерөөсөө сөөх чинь бүх химиг хийдэг бидний одоо оролцооны хамгийн анхны шатны байгууллага байхгүй. Тэгэл тэр хөрсөн дамжуулаад бүх юм болд юм байна ерөөсөө. Тэгэхээр зэрэг сөхт мөнгө төлөх ёстой энэ маань миний өмчтэй хамаатай юм аа тэг гэж наалдаж бодох амжааг байгаа. Одоо өнөөдрийн төвшин тийм байж бид нар. Тэгэхэд энэ цэцэрлэгт хүрэх ингэж юм байгуулахын тулд бидний дотрын мөнгөөс хийх ёстой юм аа гэдгийг бид нар зөв зүйтэд шаарч чадахгүй гэсэн үг байхгүй. Нэг бол тэрлүү бүр их мөнгө хийх хэрэгтэй. Сөхөд юунаас бүгд юм уу? Одоо хуучин онцлогчны барилгууд чинь бүгд дээрийн засварна. Лифтэн засвар чинь төсөөс гардаг шүү дээ. Одоо тэгвэл манайх өсрөмөл байранд байгаа тэр нөгөө дулаалга явагдаад байгаа шүү дээ. Сөөх рүү мөнгө нь орж ирж байгаа гэсэн үг үү тий? Одоо тэрийг юмс хотын захиргааны төсөөс гарах гэдэг юм л гэсэн үг байхгүй. Хоёр хараа гэсэн. Тэгэхээр зэрэг хамгийн нэг шалтгаан болохоор зөв юм ч гэдэг юм байна. Хэрэв үнэхээр нийтийн орон зай хамаатай бол бид нар дундаасаа мөнгө гаргаж болтгоо тэрийг авч үлдэх хэрэгтэй л гэж хэлж байгаа байхгүй. Тийм байна. Тэр бидний юм гэж хэлхийн төлөө бид мөнгө өгөх хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэл хотын татвар гэдэг юм чинь байх хэрэгтэй юм. Сэргээрээ засвалтанд бид аягүй сайн хийх хэрэгтэй. Үйл хөдлөлийн татвар гэж байх хэрэгтэй. Бид тэрийг өгч чадахгүй байгаа. Тэргээ бий болгоод эсэргээрээ нөгөө орон зайнуудаа бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэл бид нар одоо нөгөө өөр татвараас бүрдэж орж ирсэн юм бид нар зохицуултаа ярьж байгаа болохоос илүү хот өөрийнхөө аж ахуйгаа яаж авч явах байгаа гэдэг эрүүл гэм тогтолцоо одоохондоо байхгүй байна. Тэр ойлголт цөөхөд юм. Одоогоор бол гөөх гэж үсэж байгаа. Газар өмсгчдийн холбоо. Газар өмсгчдийн холбоо. Гэхдээ тэр нь одоо мүд нөгөө нэг хотоос дэд бүс тавьчихдаггүй байгаа хэсэг рүү одоо өөрөөр төлөхөд дахин төлж зарлахгүй болох. Дахин төлж гадуур хэсэг рүү. Тий, одоо баянц дүүхтэр анх удаа тэр гөөхийг байгуулж хэлсэн. Хизээ саяхан. Үгүй тэр одоо 13 хонос гэнэ. Гөөх гэж байгуулдаг гудамж хорогоо сайжруулаад ингээд бүлэг болгоод ингээд байгаа. Атаа голмондоо судалгааны төвөд нэг хоёр ихчгчийн тухайсаа бид нар 5 онд байгуулж ирсэн.
Тэгээ гэрнээр яг тэр гэр хорооллын газрын эзэдийн амьдрах орчиндөө хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. Тэгэхээр гөх гэж боож исэн. Гөхт биш л дээ орчин зохицны холбоо гэдэг. Орчин зохицны холбоо. Хэмжээний холбоо гэж байна. Тэгэхээр бид нар өөрсдөнд нь бидний иргэний хувьд ихэд нэг юм асуудал байна. Тийм байна. Хоёрт нь болохоор зэрэг энэ хот гэдэг чинь бидний төлөө энэ бидний хот юм аа гэдэг ийм сэтгэл одоохон суугаагүй байна. За одоо би бас нэг юм хэлэх тань хазрыг өнөөдөр би гэрте бол ээж. Хотын бүртгэрийн хотын иргэн. Гэхдээ би хот төлөвлөгч. Тийм. Тэгэхээр зэрэг тэр олон дүрээр энд одоо оршин сууж байгаагийн хувьд үүрэгтэй байгаагийн хувьд харилцаатай л авч байгаа. Тэгэхээр надад өгөхтэй гэж комплейн биш. Би өөрөө чи дотор авалтаа. Тэгээд хийлдэ чи гэж хэлэхэр л яахгүй өгнө. Тэгэхгүй болохоор ч одоо ингэж байна. Одоо нэг сонгуулийн сая их хурлын сонгуул боллоо шүү дээ. Тэгээд нөгөө хүнээс манай оронд юу исэн бэ? Сонгогдсон газар юу ч хийгээгүй гэж. Би их хурл сонгож байгаа хүн юу хийх ёстой юм? Зөв хууль гарах ёстой байгаа зү. Тийм ээ. Ондоо тийм. Эсэргээр тэр хүн хөрөн оруулагч биш. Тэрийг төгчүүлээд яадаг. Төгчүүлэгч биш байхгүй. Гэтэ манайхан тэр хийгээд байдаг. Асуудалгүй. Тэгэхээр сонгогч нь тийг шахаад харсан зэрэг хийх юм байна. Окей, ингээд сонгогчоос шалтгаалаад тэгээд ааж магадгүй ч гэсэндээ эн чинь өөрөө тэгэхээр зэрэг бид нар үгүй хэрэг тийм болцсон байгаа одоо бид нар болиул хэрэгтэй байхгүй юу? Тий, тэр хүнээс арай өөр төвшний нөгөө бодлогын чанарын юм ирээдүйн бүр ингээд том бодлогын чанарын юм. Одоо харин орон нутгийн сонгуульд бид нар одоо яг орон нутгийн сонгуульд жинхэнэ одоо энэ талбай байгуулж өгдөг, цэцэрлэгээ хийдэг хүмүүс чинь байгаа байхгүй тий. Нийслэл дотор байгаа тэр хөрөнгийг хуваарлах юм. Тэгэхээр өнөөдөр хотол гэхдээ өөрөө дотроо бүлүүлээд явдаг тийм статустай нэгж биш байхгүй юу? Яа болох вэ? Өнөөдөр нийслэл гэдэг засаг гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхэрсэн зэрэг нийслэл өөрөө одоо айн бүлтэй адилхан төсөв. Харин тийм. Гэсэн. Түүнээс яг хотын статустай өөрөө хөрөнгөө босгоод явдаг тийм статус. Засаг хот өөрөө засаг нэгж биш байхгүй юу? Сая гэхдээ нэг хуулиар нэг орчих шиг болно л ш нэг ганц хоёр үг одоо л хэлчих чинь. Одоо энэ сонгуул дээр юм харах юм шүү дээ. Зааш үү. Тэгэхээр тэр маань одоо яг зөв агуулгаар яваад бидэнд их хэрэгтэй. Яг л аж ахуй ажлыг аж ахуйд нь явах хэрэгтэй. Тийм. Тэр аж ахуй дотор амьдарч байгаа хүмүүсийн л үүрэг байхгүй юу? Тэгэхээр энэ хот нь эзэдийн одоо энэ хотын эзэдэл ямар байна? Бид нар л тэрийг харуулж байгаа байхгүй юу? Түүнээс нэг хотын цагаа тэгээд биднийг ингэж гомдлох юм байхгүй. Уучлаарай. Яг бидний асуудал болж байгаа байхгүй юу? Тийм. Аль талдаа нэг жоохон тийм юутай ойлголттой байх хэрэгтэй юм шиг. Улаанбаатар хотын хамгийн үнэт зүйл юм яг юу гэж боддог үнэт зүйлийг? Одоогийн хот хүн зүйл нөө. Тийм. Надад бол Улаанбаатар түрүү нөгөө хэлдэг их юм үзэн одоохгүй хөрхий. 300 хийхтэн жил болж байгаа гэж 300. Тийм сэтгэл зүйн хувьд болохоор зэрэг одоо нөгөө маш богино хугацаанд их юм үтсэн хотл гэж хэлдэг. Хүмүүсний их юм үтсэн цаг. Тэгээд тэр юм бол тэр богино хугацаанд их юм үтсэн учраас баримтчилж үлдээг байж магадгүй. Гэхдээ би түүн зарим нэг нь илэрхийлэн байгаад хахад тэрийгээ бид нар нөгөө богино хугацаанд үтсэн болохоор тэрийгээ хүнтэй гэж бодохгүй гэж магадгүй гэж бодод юм байна. Тийм учраас маш богинохон цаг хугацааны орон зайд маш их юм үтсэн хүмүүсийн хот байхгүй юм. Одоо юу ч юм бэ? Жишээлбэл би ихэд социализм төрсөн. Социализмын үед төгссөн. Тэгээд зах зээлийн нурж байгаа гарч исэн. Миний түүх бол аюу одоо миний амьдралын түүх гэх юм бол яг мөчүүдээр гарч исэн шийдэрч гисэндээ түүх байхгүй. Тохиолж исэн явдлууд аав ээжийн мань үе одоо тэр нөгөө 66 он нөгөө нийлийн үе гэж хэлсэн гэдэг тэрний нөгөө оюун гэрэл драфт чинь ярьдсан шүү дээ. Маш их нөгөө үйлчлүүлдэг бүр тийм юу байсан гэдэг. Тэр нь манай гэж ярив. Тэгэхээр манай эмээгийн амьдрал болохоор зэрэг сайн хэлсэн дээ. Тэгээд миний аав гэл ингэ бодох юм бол тэр бүхнийг ингэ харагдах байхгүй. Тэгэхээр зэрэг хот өөрөө Улаанбаатар хот бол тийм хүмүүсийн хот байхгүй. Маш богино цаг хугацаанд маш их юм туулж өнгөрсөн. Тэгээд өөр хүүхдүүд нь баг алганы юм дээр өөрийнх нь үзнээс таг өөр юм ярьдаг. Одоо ерөөсөө ийм л ахгүй. Ийм хувилттай юм.
Тэгэхээр энэ их хувьсамтгай одоо нөгөө маш их мэдээлэл, маш их юу одоо давж туулж байгаа хүмүүсийн хот гэхэд бид нар юу байх вэ гэдгийг нэлэх болох гэж байна. Нэрээ бодоод Одоо жишээлбэл энэ дээр юм тэрний жишээг хэлэх гэсэн. Одоо яг нөгөө ботаникийн цэцэрлэгийг нэгээд гэхдээ яг тэрний чинь уртхан талд дээр нэг 100 метрийн уртал одоо бидний яг саяны явсан 3 үеийг чинь харах юм эдийн засгийг явж исэн юм байдаг аахгүй. Одоо 1000 хэмээн ачаалж исэн логистик төвтөнч байсан байхгүй. Цааны цэцэрлэгийн хүртэл тий цаа орж ирээд тэгээд хойд бүс рүү тарааж исэн одоо тэмүүлгээр гарч исэн тэр цааны гол логистикийн төвчин их яваад тэнд өгч исэн байхгүй. За тэнд юм ба. Тэнгүүтээ яг социализм гаргахад хамгийн анхны манай дэвшил сангийн аж ахуйн чинь хамгийн анх өөрөө тэнд байсан гэдэг хамаалын сангийн аж ахуй гэдэг. Хамгийн анхны шилийн хүлэмж тэнд баригдчихсэн газар гэдэг. Тэгээд ногоочдын орон сууц. Тэгээд хоолных нь газар нь тэгээд агуулгын тэнд байдаг хоёр биш. Тэрийг дагаад барьсан худалдааны жижиг дэлгүүр бий. Одоо доорын ордортой жижигхэн худалдааны дэлгүүр ба өмчлөсөн. За тэр орон сууцны барилга гэж буруу одоо чулууш биш мөн байхгүй. Тэрний өрлөг. За тэгээд гадна хан дээр нарах юм бол одоо ногоотой одоо сагсаа барьсан ногоочийн хүүхний зурагтай тэр зэрэг хүртэл ба. Одоо тэрийг өдөр эрдэнэт чардаг, даханд чардаг. Тэр зураг тэнд байдаг байхгүй. За тэгэнгүүтээ дулмаалын хийдгээд байгаа. Тэг 8-жтай хот байсан. Тэгээд хятад одоо хүмүүс бас бурхан шашинтай. Гэхдээ монгол хүн хятад хоёрыг нэг одоо сүм хийдвэр явуулмаар гойнээс салгаад тэнд нь хийдийн барьж өгсөн тийм байдаг байхгүй. Тулмаалсан. Тэр нь бай. Яг хажууханд нь тэр нөгөө нэг 8-жтай хотныг ясан нөгөө очгирлын юмс байлгасан доо. Тэнд дагалдчих нөгөө 8-жтай дагаж явж байсан тийм харчуул байж байсан. Тэгээд тэр харчуулын нэг юм төрсөн сөхөтөж ирсэн бөөрн юм байгаа байхгүй. Өөрөөр тэр өөрөө бидний нөгөө хідэн өмнөх бөгөөд нөгөө феодлын нэг. Тэгээ алгасаад нөгөө социализм бүтээн байгуулалт руу орсон үе. За тэгээ одоо өнөөдөр орчин цагийн дахин бүтээн байгуулалт дахин төлөвлөлтөд авах. Хамглан 8 хот тэр хавийн биш үү? Тэр ингээд бүх юм тэнд байдаг байхгүй. Яг энийг агуулсантай адилхан одоо цэгүүд гэх юм бол тэр хойдлын тоосон заводын тэнд байна. Одоо энэ тоосоогоо холбоорлол тосгон завод байгаа даа. Тэгэхээр тэрний хажууд чинь хэсэг юм байгаа байхгүй. Тосгон завод байлжтын байр нь тэрийг одоо хуучин барилга гэдэг нур хам гэдэг одоо дахиад дахин төлөвлөж байна. Баярын дэндүү байгаадсэн. Хамбын овонд. Тэгээ хамбын овоны хэсэг байгаа. Тэгээ тосгон завод байна. Тосгон заводын үйлдвэрлэл үүсгэжсэн тэр анхны үйлдвэрлэлд явж ирсэн тэр газар байна. Тэгээд гүнжийн нур гэдэг нэг бидрийг дээр юм тэр суурьлаар хийж үзсэн тэр газар чинь байна. Тэгэнгүүтээ одоо дамбын хийд байна. Тэгээ тийм хэд хэдэн газар байдаг байхгүй. Айгуу олон төгс соёлын газрууд нэг юм нэгний дор гаргаад тавьсан. Тиймхүү хэрвээ тэрийг газар байгаа юм биш үү? Тэрийг өөрөө контент болох юм бол аритос өмнө барьж авах хэрэгтэй юм байна тий. Аритос өмнө ямар нэг юм хийх хэрэгтэй юм байна тий. Бид нэг уртасангаатай нэг ЮНЕСКО гэжсэн уртасангаатай ЮНЕСКОг нэжилдэг тий. Уртасангаатай мөрөжсэн тэр цайны замын тэр манайхны нэг цайны соёл гэдэг нэг цагаан сараар дээрний гарлаад байна хүмүүс өөрсдийнхөө нутгийн нутгийн цайг цанцнаа тийм. Надад тэрийг чинь тэгэхэд тэр юм уртасангаатай мөрөжсэн баггүй. Энэ ажилтны цайны газарт нь тэр цаг үеийн нутгийн цайгийн янз бүрийн цайгийн чанаад ингэ сууж идэг бол хүмүүс ороод ингэ цай аваад цайг нь унтлаад ингэ ах тэмцэг байл гоё юм биш үү гэх нэг байлаа. Баялын тийм. Бид нэр тэрийг хийх мөнгөтэй батлаа эхний ээлжинд авч хэлэх хэрэгтэй юм байна одоо. Нураачих гэдэг. Нураахгүйс нураа. Шаш идэвт нь орчоод байна ч тийм. Яанаас ицүү тий. Тэр нь өөрөө нэг тэр үеийн барилга, социализмын барилга чинь баг тэр мөнгөө хэмнээд аж ахуйн тооцооны арга дээр хийжсэн тэр гашингууд хүртэл хэрэгтэй байхгүй юу? Тэр ийм л юмжсэн юм чинь. Бидний түүхтэй тий. Түүх гээд авч исэн. Барилгаараа тэрнээс өмнө хамгийн сайхан гээ барьж исэн барилгууд нь бидний хэрэл барилга. Муу архитектуртай гоё уран сайхан тийм чулуу байгаагүй одоо гомдоод явах уу? Муулаад явах уу? Тэр байх хэрэгтэй. Гэсэн хэдий ч өөдрийг тэрний үйл хэмжээний аваад үлдээд орчин цагтаа бид гаргаж иж байгаа барилгуудыг хэр үнцэнтэй юм босгож ин дагаас бодгол хэрэгтэй. Тэшөө одоо ингээ орчноо эргээд нэг халдчих хэрэгтэй. Одоо ингээ харах юм бол гадна талын байршмуудын фасад яаж муудаж байна. Тий, айгүй фасад дээр улам муудаад байгаа юм шиг санагдаад байна. Засвар хийхгүй байх. Тэр бүсийн нэг арталт байгаа тэр 100-ны мэдээ хэлээ. Засвар ерөөсөө хийхгүй юм тий. Яагаад засвар хийдүү бол юм ингээ барьчаа тэр чинь нөгөө ингээ архитектор нь барилгаас нь бариад өгчих нь бол зүгээр асуудал байхгүй. Тэрний дараа авч явж байгаа хүмүүс нь айгүй чухал юм шиг байна.
Байнгын хасаргаатай, сувилгаатай чинь барилгын гэсэн бас эд хөрөнгө байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр мөнгө сууж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл одоо бидний нөгөө бүтэн цикл болчихж штэ. Зураг төсөл хийхээс эхлээд бид судалгаа хийж хэлдэг. Хааны үед ямар орон зайд суугаад байгаа юм бэ? Тэгээд тэр үед тэр зургийг сэдвэр төслийг босуулж ирсэн хүмүүсийн сэдвүүд ашиглахаа үед насан туршийн хувьд нь тэр болоод дагаад явж авах болчиход штэ. Тий. Тэр цикл хөрөнгө оруулалт. Тэр ашиглалтууд, тэр менежмент төсөлөө явуулах. Одоо бид тэр циклийг харахгүй юм гэсэн үг. Одоо тэгээд би бол танаас даасгах юм. Энэ өнгөрсөн хугацааны үед та тэгэхээр зэрэг 90 оны сүүлээс ахуулаад энэ ажлуудыг хийсэн байгаа байхгүй юу? Бүтээн байгуулалтнаас бүтээн байгуулалтын ажилд оролцсон хүн биш үү те? 97 төсөл тэгэл зураг төсөлсөн. Тэсэл одоо яг их дорж ирсэн гэх юм бол 2001 оноос л юм. Бид нар тэгвэл хаана нь одоо нэг юм алдчихад одоогийн энэ байдал үүсчихв гэж та юу дүрмдээ. Гэхдээ яг би нэг юм содод идэл да. Төлөвлөлт гэдэг юм хот төлөлт гэж яриад байгаа юм. Уг нь бол зөвхөн хот төлөлтөндөө биш л дээ. Бүх төлөлтийн процесс аахгүй. Одоо бид 5 жилээр төлөвлөлт бүх салбарын төлөлт юм байна. Мөнгөө яаж төлөвлөж юм, үйл ажиллагааг яаж төлөвлөж юм, тийм ээ, бодлогоо яаж төлөвлөж юм. Тэр нь хамаатай бүх одоо нөгөө салбар хамаатай байгаа төлөвлөлт төр чинь бүгд зэн гэдэг нэг орчин үүсгэчихээд байна шүү дээ. Өөрсдөө бүтээж байгаа. Тэнийг тэр систем чинь шал өөр байсан учраас тэрийг л бид нэг зах зээлд шилжүүлж байгаа гэсэн. Өмнө хорсон зэрэг нөгөө нийтийн мөнгнөөс тэгээд нэг шийдвэрээр л нэг жинжин шугамар мөнгө гарч ирсэн. Одоо хорсон зэрэг би өөрөө ч гэсэн нэг байшин барьж байна. Тийм. Тэгэхсэн зэрэг чинь би шийдвэр гаргаж байна. Бүх нийтийн төлөө тэр бас нэг мөнгө зацуулах байна. Тэр юуны төлөө гарахыг хамтарах болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр оролцоо гэдэг үг бол тэр байхгүй. Тэр оролцоо байж байгаа юм. Тэгэхээр хот төлөлтийн бичиг баримтын чиглэл ярих юм бол тэр хинт хэрэгтэй юм бэ? Юунд хэрэгтэй юм бэ? Энийг хин хэрэгжүүлэх юм бэ? Тийм учраас хүмүүс оролцох хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Бүгдөө. Тэгээд эргээд сайн нэг алт явах юм бол энэ хот хэрэг зардалтай хот вэ гэхээсээ бодох юм бол хэмнэлтийн асуудал яриад байна. Тоо томчхгүйгээр зарлагадаад бид нар хэрэглэгчин байгаад мөнгө төлөөл яваад болно гэл ингэ яваад болохгүй болчихж байна. Өнөөдөр тэр нөгөө яг гэдэг асуудал, нөгөө смарт гэдэг асуудал очиж байна. Тэ? Яагаад баг зардлаар юм хийх вэ гэдэг юм очиж байна. Энэ нь олон масс авал ингэ яваад байгаа юм чи бид нар яах юм. Томор тосмол биш асуудал нэмэгдэнэ. Яагаад дээгүүр ногоон байх хэрэгтэй гэдэг асуулт гараад ирсэн. Бодох хэрэгтэй. Чин зүгээр сайхандаа биш, ногоон байх гэдэг гадаач биш. Эргээл нэг ашиглалтын асуудал, нэг үйл нэг асуудал шүү дээ. Үүсгэхэд байгаа асуудал багасгахын төлөө хийж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөө тэрийг бид нэг сүлжээнд тавьж харахгүй болохоор нэг удааг арах хэмжээгээр аваад иж ерөөс болохгүй ч юм аа гэсэн. Улаанбаатар хотын хамгийн толгомдож байгаа 3 асуудал нь юу гэж бодож байна та? Хамгийн толгомдож байгаа асуудал. Саяны тэр нэг за хамгийн дөрөв гэх юм бол тэр нэг эргэцэн статус асуудал байна. Хотын хот гэдэг юм бид ерөөсөд хот гэдэг хамгийн их мөнгө бүрдүүлдэг. Хүмүүс тэнд амьдарч хамгийн их бүтээмжтэй ажиллаж мөнгө бүрдүүлж байгаа. Тэгсэн хэрнээ өөрийнхөө жахууг илүү онортой болгохын зориулж өдөр өөрөө санхугаа мэдэхгүй тийм ихгүй болчихсон юм л та. За тэрийг шийдэхгүй бол хот амьсгалж чадахгүй юм байна. Нэг амьсгал нь нэг хагтмал нэг инкубатор талгаа өгчтэй. Тэгээ хүн мөнгөнийг бий хэрэгтэй юм даа гэж хэл ингэ явж байгаа юм шүү дээ. Нэг тийм санаад байдیں۔ Тэр бол хамгийн чухал асуудал нь. Гэхдээ хөрөнгө зохицуулах юм уу? Өөрөө өөртөө шийдвэр гаргах эрх өглөө гэхэд тэрийгээ зарцуулах тийм ур чадвар бидэрт байна уу гэж асуулж байгаа юм. За тэр нь бид чад бинтэлтэй байж тэрийг ил ашиглаж ажиллах гэж байна. За яг нөгөө үүсчихэд байгаа орчиндөө гэх юм бол саяны нөгөө ирээдүйд бид нар авч үлдэх орон зайнда бид нар үнэлэг байгаа учраас тэр нь бүртгэлгүй. Тэр нь бүртгэлгүй гэж аамт хозрог нөгөө олон нийтийн хяналт байхгүй болчиход байгаа. Тэгээ тийм учраас бид нар ийм орон зай үүсчихэд юм гэсэн баггүй. Өөрөөр бид нар жаахан проакц өөрөө ямар нэг юм үүсгэхээс өмнө бид нар өвдөж хараа тэрэндээ акшн гэж тэрний нөлөөллийг багасгах тийм арга биш дандаа юмны араас нөхөж шийдэх гэдэг ингээл ялцчихэл явж байна. 2-3 давхар баригдсныхын дараа яа баригдаад гэлөө гэдэг тийм. Одоо өнөөдөр талбай холч тусам л одоо тий борооны усуулаа хөшөө их нэмэгнээ өгч цаан руугаа гэдгийг л бидний мэдрэх ёсоор өнөөдөр одоо
усанд орчлоо шүү дээ. Амар их устай болдог болцсон байх юм. Тэгэхээр бид чинь даалаараа нөгөө шинжээсэн тэр нөхцөл талбарыг бид ухчаадлаа учраас л тэр ус өгшөөрөл орж ирнэ гэсэн байгаа тийм бид нэг тэрэндээ бид бэлтгэлтэй биш байна. За тэрийг хийхин тулд бид нар холбоостой ажиллах байна гэсэн. Өөрөөр хэлбэл тэрийг хийхин тулд ганцхан одоо нөгөө уурын суугаар бид шийдэх юм. Тэрийг чинь бүтээн байгуулж тэр орон зай дотор нь удаж болж байна. Нэг ихгүй энэ тэр усны асуудал аягүй чухал байна. Нэг хоёрт нь болохоор зэрэг одоо нөгөө хот гэдэг юм чинь яалтгүй дид бүтсэн шүү дээ. Дид бүтсэн өөрөө нэг ялаа юмны хундаа уулчсан. Тэсгэр нөхгүй болчиход байгаа. Тэгээд дид бүтсэн Улаанбаатарт явуулахаар зэрэг хаана би даас их үстэй хаана юу хийх хазаах юм гарахгүй учраас өдрийн яг нэг би болгоод байгаа орчиндөө өөртөө асуудалтай живчээд байна л да. Тэгээ айгүй олон асуудал хаад нэгээс нь барьж авах гэдэг. Тэрийг айгүй олон зэрэг асуудал хам холбоотой бүх хүмүүст зэрэг яхан бол нөлөө айгүй хурдан багасгах гэж бодоод байна. Нөгөө нэг юм болохоор сая гэж бодчихлаа. Нөгөө энэ хот бүгдийнх нь хот хэл гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй юм болооч. Бүх хүмүүсийн хот байхгүй юу? Бүх хүмүүсийн хот. Юм учраас тэрийг орон зайг өгөхгүй шүү дээ. За тэр яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг юм бэ? Одоо юу гэж хэлэх гээд юм хэрэг зэрэг бүгдийг нь орон сууцчулна гэдэг үгэнд би их аллерги танддаг байхгүй юу? Яагаад хүмүүсийг орон гэргүүгээд жижиглээд байгаа юм бэ гэж. Бүр ингэ жижигрүүлээд байгаа байхгүй юу? Бид нар ингэж бүр юу ч хийж чадахгүй те ингэж орон гэр хүмүүсийг орон зуучлах гэдэг юм шиг байдаг байхгүй. Тэр хүмүүс чинь газартай хүмүүс байхгүй. Газрын эзэдээ нийлээд энэ орон зай хамтараа шийднэ. Энэ амьдраад байгаа орон сууцыг нь чамтай болгоход нь туслана. Энэ амьдраад байгаа орон сууцыг бид нар дэд үсэр хангахад нь туслана. Тэр нь ямар хэлбэрээр үл хамааран сайжруулна гэж ярих юм бол ариун өөр сонсогдно шүү дээ. Энэ газрын эзэн чинь эзэн болж эхлэх юм бол тэгэхээр хариулт өгж эхлэх нь өөрөө үүрэгтэй болно. Тэг хийж байгаа үг хэлж байгаа үгэндээ ч хаалтай болно. Гэтэл өндөр орон сууц болно. Би өөртөө орон сууц барьж чадахгүй шүү дээ. Юу гэсэн юм бэ? Надаа яагаад ч тэр мөгнийх нь үгний хүртэл тоон хүртэл буруу хэлээд юм бодоод байна. Тэр нэг тийм юу юм шиг санагдаж жижиг малгад байгаа юмсан хүмүүсийг. Иргэдэн нөгөө нэг гэр харалт сурч байгаа хүмүүс чинь одоо иргэдэн өөртөө юм хийхгүй байх гэдэг нэг юм яриад байдаг да. Тэгээ миний бодлоор эхний ээлжинд яаж хийхээ мэдэхгүй байна. Хоёр дахь нь өөрсдийг нь газрын эзэд гэж хэлэхгүй байгаа болохоор хандлага нь арай өөр. Манай энэ дутхгүй нэг дахин төлөвлөлт ороод ирчих юм бэлүү. Нэг компани орж ирээд орон сууц барьчих юм бэлүү. Тэгэх юм бол би газар аваад ингэчээ гэсэн нэг тийм ингээ өөрөө нэг орон гэргүй байгаад ингээд байгаа юм шиг мэдрэмжийг өгөөд байгаа байхгүй юу? Би болохоос нөгөө эргээд цаашаа нөгөө саяны хөрөнгөний асуудал шүү дээ. Тийм. Гэтэ энэ хүмүүс ийм хэмжээний хөрөнгө бол хийчихэд ингэ гэдэг юм л. Энэ хүмүүс нэг чигтээ нэг зорилготойгоор энэ хөрөнгө хийгээд гэх юм бол энэ сайн хөрөнгө болохгүй. Одоо энэ хүмүүс өөртөө байшин бариад байгаа. Дэлгүүр хошоо бариад байгаа. Тэ? Гашаандаа бизнесээ эрхлээд байгаа. Энэ чинь муу юм шихгүй. Зарим хүмүүс энэ чинь холдохгүй. Бид 3 хацаатай 9 м квадраттай тэнцэж чинь тулаан. Тэрний эрхийн төлөө хүмүүс сулаан хийж штэ. Гэтэл бид нар энийг 700-аар өгсөн мөртөө буцаагаад тэр хүний өшөөж ижиглчихэд байгаа байхгүй. Тэгвэл зүгээр ингээд талын нэг чинь тарсан чигтэн гэдэг юм гэдэг юм л да. Би болохоор зэрэг юу гэж бодож байгаа. Талын нэг тийш тарсандаа биш. Сэргэрийн энэ хүмүүс тэр хэмжээгээр хариуцлагатайгаар оролцож өгөх гэж байна. Хэрэв бид нар орон суучлал биш. Эсрэгээр энэ гэр хорооллыг хөгжүүлэх асуудлыг зэдтэй хамт хийгээд хэлэх юм бол шал өөр юм байна. Би ингэхгүй юу? Би одоо танаас дахиад хувийн зүйлээр атах. Манай өвөө эмээгээс нисхийн эцэлээд байхгүй юу? Нисхийн эцтэй тийм. Тэгээд нисхийн эц чинь нэг тэр 107 цэргийн хашааны тэнд. Тэгээд цэр хавчин удаан нэг юм цэцэрлэг байдаг гэсэн аа жоохон бахтал. Тэгээд одоо ер нь нэг танд төлөвлөлт яриад болоо юм шиг байгаа. Сая гэсэн чинь манай өвөө байшин барих гад хашаанда. За тэгвэл нэгд барьж байгаагийнх одоо энэ чинь би хотлоо миний мэрэгжил зэрэгжил гэж яриад нэг устайхан шиг, нойлын шийдтсэн шиг ингээд нэг эвтэйхэн байшин барьж юм яар цац барьчээ гэл ихэлвэ. Хамгийн зүгээр л эхлээл толгорсон асуудал нь худгаа гаргаж чаддаг. Яасан гэдгсэн чинь яг наа тэр худагны зөвшөөрлөхөөс 14 хоногийн өмнө нийслэлийн шийдвэр гарчиж
гүний усны одоо нөгөө бохирдол ингээд тэрийг бол ойлгож байгаа. Амар ойлгож байгаа байхгүй. За тэгвэл би одоо яах вэ гэдгсэн чинь танаа энэ авд чи ойрхон дид бүтц чинь ороод ирсэн байна гэдэг. Гэсэн чинь тийм 1000 метрийн 3 айлын хашаа дамжаад цэцэрлэгийн барилга дээр суугнууд нь ороод ирчих. Тэгээ тэндээсээ татаа гэж байгаа байхгүй юу? Тэгээ би гэдэг яаж хийхээ мэддэггүй. За эндээс ч бол асуудал хэлдэм байгаа гэдэг. За тэгвэл нөгөө нэг 3 хашааны хүмүүстэй ч уулзах хэрэгтэй юм. Тэрнээс өмнө хэдэн төгрөг болдгийг мэд хэрэгтэй юм. Үнийг асуусан чинь дийлэхгүй байгаа байхгүй юу? 3 айл нь гурлаа зөвшөөрөхгүй. Зөвшөөрөх магадлал байхгүй биш шүү дээ. Тэгтээ тэр чинь нөгөө бид нар гудамж гаргааг болохоор заавал тэрүүгээр тэр айлуудаар дамжуулж оруулж ирэх гээд байдаг. Би ганцаараа мөнгө гаргая гэхээр болохгүй. 3 нь хоо ихэнэ 3 чинь зөвшөөрөхгүй. Тэгээ одоо хүртэл манайх байшингаа бачаадаг тэнд ингээ байж байгаа. Ингээ гацсан. Тэрэн дээр шинэ юм байгаа бай. Би нэг чи яг ямар асуулт асуух чинь. Тэгээ ийм иргэдэн өөртөө хэрвээ хий гэж байгаа ингээ хүмүүс нь ганц хоёр байгаа байхгүй. Гэхдээ журам нь өөрөө нөгөөтгийгөө ингээд гарцгүй болгоо хийчихэж байгаа байхгүй. Ямар нэгэн одоо шийдэл гаргаж өгөөд бол бэлэн байх юм шиг би бодохгүй. Энэ нэгийг хаасан бол нөгөөтгийг өгөх хэрэгтэй шүү дээ, тий. Эсвэл бол хөнгөлтэй зээл байдаг юм уу? Эсвэл бол одоо тэр хорон дээр очихоор зэрэг юу гэдэг ийм компанитай холбогдоод тий ингээрэй гэдэг ч юм уу. Хорон дээр эсвэл бол олон нийтэд харилцах юм байгаад танаа энэ годомч чинь ингээд хэдүүлээ нийлээ татах боломж байгаа шүү. Та хэд хэдэн төгрөг гаргаарай гэдэг ч юм уу. Одоо төрийн ногоон зээлийн одоо хөнгөлттэй дэд бүтцтэй холбох тийм юм зээл байдаг шүү гэдэг чинь тийм мэдээллийг өгч болно да. Тийм ч юм байхгүй байна. Би л ингээл энэ хаваа нөгөө худлаа мэддэм болохоор ингээд байгаад ингээд би өөрчлөө өөрөө ингээд хальчаад байгаа байхгүй тэр их чинь. Одоо яаж чадахгүй. Тэр 3 хүнтэй очилсан чи. Уулцсан. Тэгээд надад ч нэг юм жишээ байдаг байхгүй. Нөгөө алей нөгөө төлөвлөгөө тэгээд нөгөө зохион байгуулалтын асуулт шангаж ирээд байна шүү дээ. Надад шиг миний Шведийн жишээ гэх юм. 2002 онд биш 2000 онд анх удаа би Швед очиж байгаа байхгүй юу? Urban Land Management гэдэг сургалтын суулаа да. Тэгээ тэнд болохоор зэрэг ингэж байгаа. За чи тэнд болохоор яг худагтан чиний усын шугамтай адилхан хавцам чи ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг чи эцэстэн сууж байна. Чи адмаар байна. Гэхдээ тэр замыг юм уу тэр усын шугамын тухай хажуу айлын бүх хүмүүс авах болцоод байгаа тайлбартай. Маса. Тэгээ санаачснараа чи тэдэн үеийг гаргана. Бусад хүмүүст нь тэр газар зохион байгуулагч очиж тэр замыг гаргах, тэр шугам тавих, тэр коридорыг чинь гаргах чинь ярилцах байхгүй юу? Ягаад гэвэл шугам явнад чи өөр ингэсэн бафер зонтой шүү дээ. За тэгээ тэр трасыг бүгдээр гаргана гэсэн үг байхгүй юу? За хавцам гэх юм бол тэр гудамжийг бас гаргана гэсэн үг тий. Нэг бол өргөсгөн, нэг үсгэн. Тэрийг болохоор зэрэг тэр өргөл гаргасан хүн биш эсрэгээр би газар зохион байгуулагч очиж байдаг байхгүй юу? Өөр энэ хүн ийм хөрөнгө хийх гэж байгаа. За энэ шугамнаас таах уу? Тавьсан ч яалтгүй ашиглана. Тий. Тэгэхээр зэрэг хизээний ашиглана. Тавил ашиглах байхгүй юу? Тий. Тэгэхээр зэрэг ашиглаж байгаа учраас тэр нь оролцох хэрэгтэй болно. Яалт байхгүй. Гэт ингээд зохион байгуулагч өөрөөр тэр ажлыг зохион байгуулахад хин хамаатай юм. Газар зохион байгуулагчтай. Хин хамаатай юм, хэдэн төр гарахын, хин ногдохын, энэ эрхцээ үед ямар юм асуудал үүсхийн бүгдийн зөвлөгөө өгдөг байхгүй. Тэгэхээр энэ одоохон дараагүй гэсэн үг шүү дээ. За нэг хоёр цэвэр усны шугамд цэцэрлэг рүү орж байгаа ч гэсэн зөвхөн цэцэрлэгийн хэрэглээгээр явсан байж магадгүй байхгүй. Агуу гинэ том гинэ. Тэгвэл болох тийм асуудал орж байгаа байхгүй. Бүр бохирон хүртэл ороод ирсэн. Тэр чинь бүр ингээ айгүй том хоолойтой. Тэгээ бүр би бүр усуугийн газар дээр очиж уулцсан юм чи. Тэгсэн чинь татаж болно. Надад чинь харин сайн айлууд ингээд 20 жилийн туршид хэрэгжилж ийж надад чинь усны хэрэглээ сайн байгаа болд юм аа гэсэн байхгүй. За баярлалаа бац байх. Тэгэхээр тэр хавийн иргэд нийлээд явах юм бол таах юм боломж байна гэж чиглэлүүд өдрийн авч хэрэгтэй болж гэж юмсаа өгчтэй. Харин тийм. Тэгээд тэр байхгүй нь л гэсэн байхгүй. Аюу хэцүү тэгээд одоо би тэг яхаа мэдгүй тэр тэрийг өргөцсөн. Тэр нөгөө би бол New Urbanism гэдэг энэ асуудлыг New Urbanism Congress гэдэг одоо кархан гэдэг Америкийг нэг авч явдаг хүн гэдэг байхгүй. Энэ онлыг яриад нэг конгресс гэж байгуулаад ерөөсөө 7 он бид анх очиж сонсчихсан гэдэг чинь 13 онд дахиад том төлөвлөгөө болох хэд тэр хүн
7 бидэнд тавьж ирсэн персонажаа яг тавиулчихсан байхгүй. Энийг бүр ингэ он гэдгээр нь яагаад ингэ явж байгаа юм бэ те. Тэр хүн өөрөө хотын захиргаанд захиж хийжсэн. Тэгээ та захирагч явахдаа яг юу хийсэн бэ гэж асуухад би бүх дэвчийн асуудлыг шийдсэн гэсэн. Тэгэхээр зэрэг одоо тэр хүн одоо томч байж жижигч байж нэг хотын асуудлыг шийдэхэд суурин болоо багт суурийг бэлтгэнэ шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг энийг шийдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нар суурийг шийдэх хүмүүстээ дээдлийн нэр байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол арай уруугаар яваад байна гэж хэлдэг шүү дээ. Дээдлийн хүмүүс ямар нэгэн байдлаар хийгээд энэ сайн ч юм уу ч хашаанд өгсөн газрын өмчих юм тийм үү. Тэгэхээр өнөөдөр тэр хүмүүсийг оролцуулна гэж ижиглээ. Тэгчээд хэнийг хоонцос барьж гисэн орон цуцнд дэмжлэг өгөөд ингэ явж болохгүй байхгүй. Тэгэхээр жаахан шудраг байгаад тэгээ бүх хүмүүсийн хүчээр энэ амьдрах орчны чанарыг маш хурдан сайжруулах хэрэгтэй л гэж хэлдэг юм. Бид тийш явахгүй. Наад чинь одоо над дээр яг толгойд би өөрөө ингэж мэдрээд байгаа байхгүй. Өөрөө ингэ хотолгоогч ингэж яах вэ гэдэг томын ингэж сонсоод хараад уншаад идэв мөртлөө би яг өөрөө ингэж иргэн нь болоод очихороо ярьж чадахгүй. Энэ ийм амар юм юм байд юм мэдэрч байгаа байхгүй. Тэгэхээр надад болохоор хоёулын зэрэгэл явуулах хэрэгтэй юм шиг. Яг энэ шилжээгээд хувийн компанид байлгын үлийг багасгаад байгаа даа биш. Эсвэргээр энэ хоёр одоо нөгөө хувь хүмүүсийн барьж байгаа байшин өөрөө маш сайн үнэлэгдэх үйл хөдлөл болох хэрэгтэй байхгүй юу? Энэ ч гэсэн бол нэг бизнесийн нэг гарц үсттэй. Бас нэг салбарт байж болно шүү. Тэгэхээр хоёр талаас нь үзэх хэрэгтэй болчиход байна гэсэн. Тэгэхээр хот өөрөө нөгөө төлрүүлнэ гэсэн газруудад төлрүүлээд. Одоо яалт авахгүй төлрүүл байхгүй байгаа газар бол бибцэн шийдээд яхаас авахгүй. Тэгэхээр энийг хийх хэрэгтэй байна. Одоо Сиэтл гэх юм бол бас яг манайх адилхан юм жижигхэн толготтой хоттроо юм газар ахгүй. Тэгээд тэдний усан санаагууд нь болохоор зөвхөн нэлийн өндөр. Өөрөөр хэлбэл тэр нэг толгод дээр чинь дээр нь дахиад дээрээс нь татаад очиж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэр хот усныхаа асуудлыг бүрэн шийдэж байгаа байхгүй. Өөрөөр тэр цамхтай ясуу даралтаараа хэдийн өндөд гарах тэр даралтыг л дааж байгаа байхгүй. Өнөөдөр манайд тавьж байгаа усан цамхаа дэшигээр хоол яриад гарч байгаа байхгүй. Тийм учраас нөгөө усны цахилгааны эрчим хүчний тийм ээ. Бүгдөө бид хамтдаа энэ асуудыг шийдэх байхгүй. Тийм. Нэг доорлох. Тэгэхээр өнөөдөр бидний уулын яриад тавьж байгаа усан цамхууд төвд хэсэгт баригдаж байгаа орон сууцнуудыг дагаад байгаа болохоос ш. Хойшоо очиж гэр хоолой яриад. Дээдлэлт нүглийн дээр нь гараад чадчихсан байлаад усаар үрждэг байна шүү дээ. Тэгэхэд энэ бие даасан юм арай өөр шийдэх гэдэг юм. Тэр яагаад илтгэн хэрэг ингэж ирэх юм болов шүү дээ. Би юу хэлэхээр энэ зэрэг одоо нөгөө Frank Lloyd Wright гэдэг Right асуулыг бид ярьдаг шүү дээ. Аймаг гоё байшин хаус суусан. Би ч юм тэрний сууцыг би Fallen World тэрийг яриад байгаа учраас би хотын хөдөөг юм жилэхгүй гэж байгаа байх хэрэгтэй юм да. Яг өндөө бол тэр хүн яг Америкийн орон сууцны яг услахад байгаа гэсэн юм байна. Америкт өөрийн гэсэн юм байна. Одоо бид нар хэлдэг чинь Монголын архитектур гэхэр зэрэг яг нэг барилгын уран барилгын архитектур асуудлыг ярих зэрэг яг өөрийн гэсэн хэмэт нь хаана нэ гэдэг хайгадаг шүү дээ. Өөр яг таныг надаас асууж ирсэн тийм. Тэрнтэй адилхан Америк байхгүй бас. Гэхдээ яг өөрийн гэсэн юм гарч ирсэн юм. Франк гэдэг байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө хаус нь цөөр өөрөөсөө газар дээр өөрөөсөө орон сууцлал барьсан тэр юм. Яг нөгөө Америкийн уран барилгын Америкийн гэж хэлэх үг гарч ирсэн хөө гэж хэлдэг байхгүй. Тэргээр тэр хүнтэй. Тэгвэл манай гэр харуулалт барьж байгаа барилгууд гэсэндээ манай юм биш үү? Манай юм. Тийм биш тий. Зөвлөж амбарч гэсэндээ яг манай юм байхгүй. Тийм ээ. Гадна хашаа машинаас авахлаа бүгд хүний одоо тухайн одоо нийгмийн толин л болчихлоо шүү дээ. Одоо дээр ч хайжсэн шүү дээ. Хашаа гэдэг юм чи өөрөө юм аа. Тий. Хашаа машаагүй барьяартай. Гэхдээ би бол тэр нэг ахуйгаа нуусан тэр нэг нөгөө бөөгнөөдөр хэрсэн зэрэг нөгөө нойл нь асуулгаад ирж байгаа учраас хашаа татсан болох гэж бодод байдیں۔ Тэгээд нөгөө суураад эхлэхээр зэрэг нөгөө ахуй дагаад бахан баруун төлөд төршний асуулаад ирж байгаа. Тэгээд нөгөө тэрийг хашах шаардлага гарч ирсэн байна. Түүнээс шиг ингээд одоо хуучны зэрэг юм бол бүгд цослон доо гараад бүгдлээ нийлдээ орон зай хэмжиж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр зэрэг нэг нэгнээсээ хаших биш ээ ахуйгаа хашиж авсан. Одоо нөгөө элемент баг. Гэхдээ одоо нөгөө хашаа их надад сонирхолтой байж таг гангийн хашааны цалгаа хийжсэн болохоор. Тэгээд нэг элемент байгаа хашааны буруу тэр гудамжийн хашаа болгоны зургийг бид яг авсан байдаг байхгүй. Яг нэг тэр үе апартны гэсэн сайн бодсон юм байдаг юм. Гэхдээ тийм ямар юм хардаг гэхээр зэрэг хуслаас өмнө шугааг хашаа байсан. Социализмын өмнө энэ хашаа 200-ийн пошкны ингэ дуудаад ингэ атсан төмөр өөрч барьсан баг чишээ. Тэнгүүтээ нөгөө дандаа нөгөө фанерын хайцтай гэсэн нөгөө бараанууд ижидэг гэсэн баггүй юу? Фанерын харцсан тавсан гарч барьсан баг чишээ. Өөрөөр хэлбэл юм юмнаар хийдэг байсан үеийн нөгөө
үеийн хашаанд гэдэг байхгүй. За тэгэнгүүт 80-аад он ороод ирэнгүүт төмөр тийм листтэй хашаанд ингээд ордог. Тэгээд тэрэнгүүт тэр шугай хашааны дээлт чинь эмблемүүд логонууд ороод ирнэ чинь нөгөө юм шугуур нэг хийдийн нэг тийм нөгөө юм дээлттэй нэг юм зул шиг юм байдаг шээ тий. Тэр одоо юу гэдэг юм бэ гэхгүй юм. Тэгээ тийм юмтай хашаанд байсан бол хүн нэг дөрвөлд нэг юм ямар ч нэг ороод ирэх тийм тавьчих чи тий. Тэгснээ болоод нэг 5 гушуу тавьчих шээ тий. Тэгээд нөгөө хаалганыхаа дунд нь 5 гушуу сүлрэг элемент орж ирэх шээ тий. Алганы нөгөө хашаанд ямар хий гэдэг үлээ нөгөө тийм. Тэгээд дараа нь арслан гарчиж байгаа энэ хаалган дээр чихээ, алхан хээ, түмэл чихээ гэл ингээд орж ирдэг байхгүй юу. Тэгээ одоо ингээд сүүлийн үед болоод ирэнгүүтээ нөгөө борооны шууд төмөр хаалгад ороод ирсэн учраас тэрний хий уулзсан шал өөр болоод байна. Хүмүүс нөгөө юмд нөгөө бэлэгдэл гэж хандах, бэлэгдлийн шинж юмд нэг бэлгшээдэг тэр юугаа алдчихж байгаа юм шиг байдаг байхгүй. Одоо тэр үеийн хүмүүс дандаа нөгөө төмөлзээ. Алхан хийлээ одоо нөгөө нэг бэлэгдлээ одоо тэрийгэ тавьдаг байсан бол одоо сүлрэг болж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг ярьдаг штэ нөгөө Монгол хүмүүс ерөөсөө юугаараа өөр юм бэ гэхээр юм дандаа бэлэгдлэр явдаг. Бэлэгдлэр тэр 20 цэрэгтнийг хэвдэг. Тэ? Маш их 20 цэр ихтэй. Тийм. Тэгсэн ирнэ тэр сайн сайхны дандаа бэлэгдлэр илэрхийлж явдаг. Тэр юу нэгээд солино харин нөгөө нэг цаа талтаа ухамсарт нь баг болж байгаа юм шиг байна. Хотчод тэгээд энэ хотын соёл гэдэг юм орж ирээд тэгээд энэ. Одоо нөгөө хэлсэж нөгөө маш их юм завчулж байгаа хүмүүс гээд. Тийм. Тэгэхээр зэрэг тэр нөгөө өвлөгдөх тэр процесс баггүй болоод юм лээ. Жаахан нөгөө урт хугацаанд энэ чинь санжираад явах юм бол наалдаал яа талах та тий. Бид нар айгүй дөрвөн хугацаанд маш олон зүйлс завчулж байгаа байхгүй. Одоо бид нар баг 5 жилээр ярьж магадгүй. Тэг баг. 90 онд бүгд 8-нд гарсан пассворттой болсон. Тэгээд 95 онд төрсөн хүүхэд ямар хүүхэд байх вэ? 90 онд дөнгөж төрсөн хүүхэд ямар байх вэ? 85 онд төрсөн хүүхэд ямар байх вэ? 80 онд төрсөн хүүхэд ямар байх вэ гэд тэдний үдсэн юм маш их байхгүй. Завчигдал явна. Тэр 80 оны ингээд сууж байна. Би ч гэсэн амар сонирхолтой байна нэг юм. Би жоохон бахад телевизэр хар телевиз нөгөө дөрвөлжин телевизэр л байдаг гэсэн үг. Тэр нь гарахгүй ингээд нүдтэй. Тэгэл нэгдүгээр ангид орсон чи өнгө телевизээр гарцсан байсан. Хоёрдугаар ангид ороход кабелийн телевизтэй болсон байсан манайх. Тэгээд би нэг 6 мургаа 7 дугаар ангид ороход бүгд нэг тийм гар утас Nokia барьдаг болсон. Тэгснээ нэг жилээ 2 жилийн дараа бүгд нөгөө нэг юм баг өнгөж touch screenтэй тийм утастай. Тэгээ одоо ч тэгэл дэлхийн бүх одоо технологи манайхтай зэрэгцээл ингээл бид нэр өөрсдөө цуг явж байгаа байхгүй. Тэгээ одоо хүмүүс чинь нөгөө тийм утастай байсан гэдэг ингээ яхаас мэддэггүй шүү дээ бас тийм шаалгандаа байдаг байхгүй. Мэдэрдэг. Бид нар тэгээ бидний үед нэг 50 төгрөгийн юу чихэр иддэг байсан 50 төгрөгийн хошуур ингээл ярьхаар зэрэг ерөөс бас ойлгохгүй мэдхгүй түүцнээс бид нар юу ааж иддэг байсан сургуулийн хаана нөө шилээ тушаага 55 төгрөг шилээ тушаага ундаа аваа технис мэхэс гэд тэр үер чинь ингээ шал өөр яриа болцсон байгаа байхгүй чи цэхэн сууж байсан юм би дэлгүүрээ сууж байсан юм наа дэлгүүр болохоор бидний байх үед болохоор борс асна бүх юм ороогод ингээ өгдөг байсан өндөр пластмас гэж байгаагүй. Одоо буцаагаад нэг хэрэглэх гэдэг юм чинь. Одоо яг буцаад тэр хэрэглээр орё гэдэг. Чи бид нар их болох байж л гэж тэр үед ярьж байгаа шүү дээ. Уулттай ингэ авдаг болсон гоё болсон гээд орсоо телефон унттай гэж ингэ орж идэв. Тэгсэн чи одоо буцаад тэр лөө явж шүү. Тэгээ бид ямар байсан? Бидний үе баг тэр та зүг байж таарчаад байгаа байхгүй. Эргээгээ буцаад ашигладаг тийм нэг байсан. Дахин ашигладаг. Болох юм шиг мөн гаргадаг байсан юм шиг байна. Стилизм үдэ ч гэсэн тийм байсан юм шүү дээ. Шилэн юмд аюу их юм хийдэг байсан юм шиг байна. Тэг шилээ буцаагаад тушаадаг, шилэндээ буцаа сүгээ арайж тийчдэг. Би ч гэсэн бас нэг шилэн мэлний. Болохоос нөгөө Америк нөгөө манай профессор орж хичээл заадаг байхгүй нөгөө сургууль дээр. Стилизм гэсэн чинь баг өстөд нэг тийтрээ шийдвэр гаргах хэрэггүй. Баг л тийм сайн сайхан байсан юм шиг ирж байгаа байхгүй. Тэгээд тэр хүмүүс баруун тэр стилизм гэдэг юм амар тусаж авч байгаа байхгүй. Тэгээ би бодсон байхгүй. За энэ хүмүүс стилизм гэдэг юм юу хөдөлсөж ирсэн юм бол аюу сэн санагдаж байна. Тэгэхээр нөгөө нэг эрх гэдэг дээр аюу суугаад тэр эрхийг хязгаарлаж ирсэн гэдгээрээ эдгээр юугаар шийдэж байгаа. Угүйстэй би тэр үедээ ч гэсэн хүн л байгаа юм чинь сайн сайхан гэдэг юм байж л байгаа. Тэгээд тэр сайн сайхан гэдэг юмыг үүсгэж болохгүй гэж. Үүсгэж болохгүй. Тэр нэг хүний номон дээр бичсэн байсан. Социализм
гэдэг систем манай улсын хувьд бол бид нэр хоцсон. Яагаад тэгэхээр тэр дэлхийн өөр орнуудын тухайн үедээ твшилтэд гэсэн бүх юмыг бид нэр тухайн үед оруулж ирч чадсан. Хүмүүсээ бүгднийг нэрүүлжүүлж чадсан, боловсруулж чадсан. Бид нар бол хоцсон. Гэхдээ энэ Европын орнуудын социализм бол тэр улсынхаа тэр тухайн нийгэмдээ зогсолт нь байсан гэж ярьдаг. Ингээ хоёр өөр байдлаар орж ирсэн. Маад бол бүр ингээ аюу хурцсуур болоод орж ирсэн. Твшил болоод орж ирсэн. Тэр үеийг яг бид нар алдсан юм бол байгаах. Энэ хүмүүсийн одоо нэг юм мөнгө төгрөг одоо юу гэдэг жоохон хэцүү хязгаарлагдвал байсан юм бол байгаах. Гэхдээ бас тэр үедээ хийж исэн юмнуудаа бас үгүйсгэж бас болохгүй гэдэг чинь бас манай одоо энэ юм болчиход байгаа юм байна л та. Бүр ингээд таг ерөөсөө үгүйсгэж болохгүй. Гэхдээ нөгөө нэг туулал өнгөрсөн юм ч одоо яах вэ? Тэгэхээр тэрнийхээ үнцгийг ч гэсэн нөгөө бид дотор чинь бас сайн сайхан байсан гэж тарахгүй хүний амьдрал явж гисэндээ. Тэглээгээд бас бүр нэг амар бүр дэмжиж байгаа бол бас биш. Тэр бас нэг ондоо асуудал шал өөр юм.